номын хэлцүүлгийг сонсож байна. Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө Англи улсын тэнгисийн зэргийн баазыг байрлуулж байсан намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай унтны урсч байхгүй. Хятад, Малай, Энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг буюу улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо баларна гэж үзэж байсан. Гэвч энэ хот улсын түүх Сингапурын гайхамшигын эцэг тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Ю хэмээх хүний ачаар капиталист болон коммунист төгслийн загвараар бус өөрийн онцлогтой өвөрмц замаар хөгжин цэцгэлсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй төв. Тус дугаарыг хамгийн анх 2017 оны 3 сарын 11-ний өдөр видео хэлбэрээр хүргэж байсан бол өнөөдөр та бүхэндээ подкаст болгон дахин хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Ингээд цаашийн дугаараа хамтдаа эхлүүлцгээе. Сингапурын хөгжлийн нууц буюу Сингапур улс Ли Куан Югийн бичсэн 3 дахь ертөнцийн орон өсрөнгөө хөгжилд хүрсэн түүх гэдэг 1965 оноос 2000 он хүртэл энэхүү 35 жилийн хугацаанд арлын нэгэн Сингапур гэдэг улс дэлхийн тавцанд хэрхэн гарч ирсэн тухай маш сонирхолтой зүйлүүдийг энэ номон дээр бичсэн байгаа. Тэгээ энэ зүйлийг та бүхэндээ өнөөдөр нээлттэйгээр хуваалцъя гэж бодож байна. За хамгийн ихний яриагаа бол арал дээр тогтсон улс өнөөдөр дэлхийн санхүүгийн төв болцсон. Өнөөдөр дэлхийн худалдаа арилжааны томоохон бомб өнөөдөр тэнд төвлөрч байна. Азийн бар улс болсон хэрхэн хөгжсөн тухай энэхүү маш сонирхолтой жишээнүүдийг энэ номоор дамжуулаад та бүхэнд хэлье гэж бодож байна. Тэгээ дэлхийн 2 дугаар дайнаас өмнө Англи улсын колони байсан. Тэгэхээр бол колончлалын маш хүнд хэцүү үеүүдийг бол Сингапур улс өөрөө бол дараад өдийг хүртэл яваад ирсэн гэж ойлгож байна. Тэгээ 1959 онд Ли Куан Ю Сингапурын ерөнхий сайдаар бол хамгийн анх ажиллаж эхэлсэн. Тэр цаг үеэс өөрийнх нь Сингапур улсад өөрийнхөө оюун ухаан болон хүч хөдөлмөрөө зориулах сэтгэл зүрх нь бол тэр үеэс цохилж эхэлсэн гэж ойлгож байна. Тухайн үед өөрөө гадаадад ихтэй сургууль төгсөөд Сингапурт очиж ирсэн. Тийм болохоор дэлхийн 2 дугаар дайн тэр колоничлалын хүнд үеүүдэд дарлагдж байсан өөрийн эх орноо хараад яагаад би энэ эх орныг дэлхийн тавцанд гаргах улс орн болгож болохгүй вэ гэдэг тухайн сэтэл төржилтэй. Тэгэд өөрийнхөө энэхүү сэдэлтэд хөтлөгдөөд 1959 онд Сингапур улсын ерөнхий сайдаар бол ажиллаж эхэлжээ. Тэр үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жорж Буш тэр үед биш шүү. Ер нь бол ерөнхийлөгч асан Жорж Буш, Английн ерөнхий сайд асан Маргарет Тэтчер болон нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга Кофи Аннан гэдэг эдгээр эрхмүүдийн хувьд Ли Куан Ю хүртэл үнэлдэг. Миний хүндэлж явдаг улс төрчдийн нэг бол яахын аргагүй Ли Куан Ю бол муу юм а гэж эдгээр дэлхийн хэмжээний улс төрийн лидерүүд бол тухайн үед үнэлж байсан байна. За Ли Куан Ю бол өөрийн гэсэн 3 дахь замаар хөгжих ёстой гэдэг өөрийн үзэл баримтлалыг бол 1959 онд анх ерөнхий сайд болоод хэрэгжүүлж эхэлсэн. Яагаад тийм зарчмыг хэрэгжүүлсэн бэ гэхээр Европын орны ямар нэгэн хөгжлийн загвараар бид нар хөгжих боломж байсан уу байсан. Магадгүй Америкийн нэгдсэн улс, Их Британи, Америкийн нэгдсэн улсын хөгжлийн загвараар бид нар хөгжиж болох байсан. Гэхдээ бид нар энэ улсуудын зарчмаар, энэ улсуудын үзэл баримтлалаар бид нар хөгжөөд цаашаа явах юм бол бид нар ахис дэвшил гарахгүй. Тийм болохоор бид нар 3 дахь орны статусыг бий болгож 3 дахь орны хөгжлийн зарчмыг бид нар бий болгох ёстой маа гэдэг үзэл баримтлал байсан. Энэ дээр өөрөө тууштай тэмцсэн, түүнийхээ төлөө тэмцэж чадсан өдөрдөгч байгаа. Тэгээ одоо та бүхэн харах юм бол Сингапур улсын газар нутгийн хэмжээ бол одоо ингээд дэлхийн газрын зураг дээр харах юм бол нүдэнд бол өчөөхөн хэмжээнд харагдах маш жижигхэн газрын зураг байгаа тий 640 км². 640 км² газар нутаг гэдэг бол өнөөдөр Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ бол 4700 км². Тэгэхээр Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээнээс 10 дахин 9 дахин бага хэмжээтэй тийм газар нутаг байгаа. Тэгээ жирийн нэг арал дээр тогтсон улс аахгүй. Арал дээр тогтсон улс. Тэгэхээр чин ийм жижиг улс тэгээ байгалийн баялаг өөрөө байхгүй. Байгалийн баялаг байхгүй. Тэгээ байгалийн баялаг байхгүй. Усаа хүртэл өөрөөсөө худалдаж авдаг. Ийм улсыг зах зээл нь өөрөө дэндүү жижигхэн. Тийм болохоор ийм улсыг яаж дэлхийн тавцанд гаргасан юм бэ гэдэг. Томоохон хүндхэн сорилтууд бол тулгарч байсан. За тэр сорилт болгоныг бол хэрхэн даван туулсан юм бэ гэдэг асуудлыг бол Ли Куан Ю 800 хуудас номонд бол багтаана гэдэг бол өөрөө их чанга. За тэгээд 1959 онд ерөнхий сайдаар ажиллаж яваад
одоо 1942 оны дайны гамшигыг одоо яг өөрийн биеэр мэдэрч байсан. Японы эзлэн түрэмгийлэл бол тухайн үед бол маш харгас байсан. Тэ 1942 он штэ. Япон улс бол маш олон улсыг эзлэн түрэмгийлж тэр Японы дарангуйлал бол газар автсан тийм хүн цаг үе байжээ. За энэ цаг хугацаа бол 1942 оноос 1945 оны хооронд бол үргэлжилсэн тоон цаг хугацаа юм байна. Түүхэнд бол тэгж тэмдэгдэж үлдсэн байт юм байна. Тэгээд Ли Куан Юуны үед Англи улсад их сургууль төгсөөд 1950 онд Сингапур улсад эргэн ирсэн. За тэгээд 1950 онд эргэж ирээд 9 жилийн хугацаанд өөрийн эх оронд ажилласныхаа үр дүнд 59 оноос бол төрийн албанд очиж ерөнхий сайд гэдэг албан тушаалыг бол авсан байх нэ. За тэгээд Сингапур улсын хамгийн анхны сонгуул бол 59 онд болсон. Тэгээд ерөнхий сайд болсон нас нь бол 35хан наснда болсон ба. Тэр 35хан наснда ерөнхий сайдын албан тушаалд очсон гэхээр дэндүү залуугаараа ерөнхий сайдын албан тушаалд очсон гэж та бүхэн ойлгож байна. За тэгээд 59 онд ерөнхий сайдаар ажиллаад өөрийнх нь улс төрийн үйл ажиллагааг ингээд явж гаад 63 онд Малай улстай нэгдсэн. За Малай үндэстэн буюу одоогийн бол Малайз байгаа. Тэгээд Малайз гэдэг энэ улстай нэгдээд хамтарч нэг улс байгуулсан байгаа. Малайзын холбооны улсад нэгдэн орсон байгаа Сингапур улс. Та бүхэн сайн мэднэ Сингапур улс гэдэг бол Хятад үндэстэн Нидерландын буюу Голландын зүүн энэтхэг. За тэгээ Их Британий колонд байсан энэтхэгчүүд, за Хятадууд, тэгээ дээрэс нь Малай үндэстэн гэх мэт маш олон үндэстэн нэгдсэн, маш олон газар нутгаас дөрвөн ирсэн тэр хүмүүсийн нэгдэл улс гэдгийг бол та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ хүмүүсийг хэрхэн нэг зангилаанд барьсан бэ гэдэг бол өөрөө хамгийн том ухаан, шинжлэх ухаан байж чадсан. Тэгээд улс орон болгоны үндэсний хүмүүс ирсэн болохоор өөрөө үндэсний дархлаа гэж байгаагүй. Магадгүй өнөөдөр Монгол улсад ардын дуу гэж байдаг үндэстэн угсаатны хувцас, үндэстэн угсаатны соёл гэж өнөөдөр байгаад байгаа. Гэвч Сингапур улсад өөрийн гэсэн ардын дуу гэж байхгүй, үндэсний өв уламжлал гэж тэр улсад байхгүй. Яагаад тэгэхээр тухайн өөр улс болгоны хүмүүс үндэстэн угсаатанд нийлээд нэг улсыг бий болгоцсон болохоор энэ хүмүүсийн хувьд бол хоорондоо үндэстэн хоорондын тэмцэл мөргөлдөөн бол нилээн гарч эхэлсэн байна. За дараагийн зүйл нь болохоор 1963 онд Малай үндэстэнтэй нийлээд Сингапур улс маань Малайзийн холбоонд орчиж байгаа тийм. Тэгээд 64 оны 7 сард томоохон мөргөлдөөн бий болсон. Нөгөө Малай үндэстэн болон Хятад үндэстэн энэтхэг үндэстний хооронд томоохон мөргөлдөөн болсон. Тэгээд 1965 он гарч байгаа юм л да нөгөө мөргөлдөөн хурцсан байх нь шүү дээ. Тэгээд 1965 онд Малайзийн холбооноос Сингапур улсыг нэгсэндээ өөрийнхөө зүг чигийг олоод яваа гэдэг зөнд нь гарахаас өөр ямар нэгэн сонголт байгаагүй. Тэр үед Сингапур улс бол одоо өнчин арал дээр үлдсэн нэгэн арт түмэн улс орон болж үлдсэн байдаг. Яа тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны үед Их Британи улсын колонд байсан гэж та бүхэн ойлгосон. Тэгэхээр Их Британи улсын колонд байсан энэ улс Их Британи улс нуран унаад нэгсэндээ Их Британи улсын энэ нуран уналтыг Ромын эзэнт гүрний нуран уналттай бол зүүрлэж хэлсэн байдаг. Их Британи улс өөрөө задраад нуран унсан болохоор Сингапур улсаас өөрөөсөө гарч явахаас өөр сонголт байгаагүй. Тийм болохоор жирийн нэгэн 604 м квадрат газар нутаг дээр өнчин арал дээр хоцорч үлдсэн ард түмэн юм аа гэж зүүрлэж тухайн үед хэлж ирсэн. За тэгээд 65 оноос Малайзийн холбооноос гараад Сингапур гэдэг бие даасан улсыг тусгаар тогтсон улсыг бол бий болгож чадсан юм аа гэдэг онцлогийг бол та бүхэнд хэлхэн зүйтэй байна. За 65 оноос хойших тэр 3 жил бол хамгийн хүнд 3 жил байсан. Ли Куан Юугийн хувьд бол маш хүнд бэрхшээлтэй асуудлуудтай тулгарсан он жилүүд байлаа. За тэгээ 1971 онд бий болгосон ажлын байр, 1973 онд бий болсон нефтийн хямрал, 73 оны нефтийн хямрал, Арабын орнууд болон Израиль хоорондын дайн тулаан хурцдмал байдал төрсөн Сингапурын зэрэгэлдэх улсууд. Тэгээд тэр үед Араб улс яасан бэ гэхээр нефтэндээ хориг тавьсан байна л да. Тэгээд нефтэндээ хориг тавингууд нефтийн үн тухайд 4 дахин өссөн. Тэгэхээр энэ 73 оны эдийн засгийн томоохон хямрал энэ болгоны хэрхэн даван туулсан тухай бол энэ номонд дэлгэрэнгүй бичсэн байлаа. Сингапур улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1959 онд $400 байсан. За 1992 онд тэгээ $12,200 болж өсөлт үзүүлсэн.
Тэгэхээр 35 жилийн дотор ямар томоохон тесрэлтийг хийсэн бэ? Дотоодын нийт бүтээтийг ингэж өндөрт өсгөж чадсан бэ гэдгийг бол одоо дараагийнхаа жишээгээр би ингээд дэлгэрэнгүй тайлбарлаад ингээд явъя. За тэгээ зүсэн бүрийн дөрөвсөд ирсэн гэж би та бүхэнд хэлсэн. Тэгээ 1965 онд Сингапур улс бие дааж тусгаад тогтносон үед Ли Куан Юугийн хувьд 42 настай байсан. За 42 настай энэ эрхмийн хувьд 65 онд Сингапур улсын төрийн тэргүүн болчихно. За энэ цаг үеэс эхлээд бол яг төрийн эрх мэдлийг гартаа аваад өөрийн үйл ажиллагаа, өөрийн санаачлагаа бол хэрэгжүүлээд явсан гэж та бүхэн шууд утгаараа ойлгож болно. За Сингапур бол англи-чуудын байгуулсан худалдааны жижиг бомб байсан. Одоо та бүхэн Сингапурын түүхийг үзэх юм бол Англи улс л худалдааны зорилгоор ашиглах гэж байгуулсан арлын нэгэн жижиг бомб байсан. Гэтэл Их Британи улс далай тэнгисийг эзлээд далай тэнгисийг түрэмгийлснээрээ тэр нь өөрөө маш том эдийн засгийн стратегийн төв болж чадсан, бомб болж чадсан. Гэхдээ Их Британи нуруу улс нь тэр цагаас эхлээд Сингапур улс өөрийнхөө амийг аргацаах, өөрийнхөө улс орныг авч явахаас өөр сонголт бол үлдээгүй маа. За одоо 65 оноос хойш нэг том асуудал нь юу болсон бэ гэхээр Их Британи улс цэргээ гаргахаар болсон. Яа тэгэхээр мэдээж Их Британи улс бол за одоо та бүхэн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдээд яваа гэж Сингапур улсаас гарчиж штэ. Тэгэд энэ цаг үед нэгэнт Сингапур улс тусгаар тогтнолсон хүлээн дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдөд эхэлсэн энэ улсыг орхин гарахаас өөр сонголт байгаад. Тэр үед Ли Куан Юугийн хэд хэдэн удаагийн давтамжтайгаар Англи улсыг зорьсон байдаг. Яагаад зорьсон бэ гэхээр Их Британи улс өөрийн цэргийн баазаа орхин гарах шийдвэр гаргана гэж мэдээлэл явж эхэлсэн. Тийм болохоор өөрөө Их Британи улсын цэргийн бааз нь болохоор маш олон ажлын байрыг бий болгож байсан. Сингапур улсын тухайн үеийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг нь Их Британи цэргийн баазууд бий болгодог, орлого оруулдаг байсан байх нь. Тийм болохоор та бүхэн цэргээ гаргах хугацаагаа хэсэг хугацаанд сунгаач гэдэг хүсэл тавьдаг байсан. Их Британи улсын төрийн тэргүүнүүдэд, ерөнхий сайдад, харьяалагдах яамдуудад ийм санал тавьсан байна л да. Тэгээ хэсэг хугацааны ингээд санал тавьсны үр дүнд өөрөө 71 онд бид нэр эцсийн байдлаас цэргээ гаргана гэдэг хүсэлтийг буюу шаардлагыг эргүүлээд хүргэсэн байдаг. Тэгээд 71 он хүртэл Сингапур улсад бол цэрэг бол ингээд байрших тийм хилцээрт бол хоорондоо хүрсэн. Тэгээд Сингапур улс буюу Ли Куан Юугийн хувьд бол хамгийн ихний сонголт нь айран байгуулах байсан. Бид нэр өнөөдөр бие даасан улс болчлоо. Тэгэхээр хөрс зэрэгэлдэх Индонез, Малайз гэдэг улсуудын хувьд бол Сингапур гэдэг тэр арлын жижигхэн улсыг эзлэн түрэмгийлэх гэж маш томоохон оролдлогуудыг хийж эхэлсэн. Тэгэд үүнээс бид нар өөрсдийгөө хамгаалахын тулд бид нар өөрийн гэсэн армийг өнөөдөр байгуулах ёстой гэдэг үзэл баримтал байсан. Тэгэхээр өөрийн армийг байгуулахын тулд хамгийн эхлээд бид нар юу хийх ёстой вэ гэж. Яа тэгэхээр нэгч батальон цэрэг байгаагүй, нэгч дивиз цэрэг байгаагүй. Тийм болохоор өөрийн ард иргэдийг л бид нар өнөөдөр дайчлагаас өөр ямар нэгэн сонголт бид нар байхгүй гэдэг энэ шаардлага бол өөрт нь бий болж эхэлжээ. За 1965 оны 12 сард парламентын нээлтийн ажиллагаа болсон. Ли Куан Юугийн төрийн тэргүүнээс сонгогдоод хамгийн анхны парламентын нээлтийн ажиллагаа болж байгаа. Тэгээ тэр үед нөгөө парламентын ордон л өөрийнхөө машинаар ингэ явна шүү дээ. Тэр үед хамгаалах цэрэг байгаагүй. Тийм болохоор Малайз улсаас тухайд Малайз улсын цэргүүд таныг одоо хамгаалж явна гэдэг шаардлага өргүүлж ирсэн. Тэгээ түүнээс өөрөө татгалзах ямар нэгэн боломж байхгүй шүү дээ. Яг гэвэл Сингапурт өөрт нь цэрэг байхгүй. Тийм болохоор нэгсэнд бол Малайз улс бол та нар хэдий тусгаар тогтносон ч гэсэн бидний харьяанд байгаа шүү гэдэг утгыг бол тэрхүү мессежээр бол өгж байсан байна. За тэгээд парламентын нээлтийн ажиллагаа болсноос хойш бүх ард иргэдэд батлан хамгаалах үүсэд бол татан оролцуулсан юм аа. Өөр сонголт байгаагүй. Тэгэхээр жирийн нэгэн төрийн албан хаагч, ажил олгогч, бизнесмен, эцэг эх болон сурагчдад бүх хүмүүсийг энэ батлан хамгаалах үүс рүү бол татан оролцуулсан юм аа. Энэ нь бол эргээд маш том үр дүнийг бол өгсөн байт юм байлаа. За дараа нь батлан хамгаалахын салбарт буюу Сингапурын зэвсэгт хүчинд хийсэн дараагийн томоохон нээлт нь юу вэ гэхээр 71 оноос энэхүү шилдэг залуу офицеруудыг гадаадын улс орн руу сургаж эхэлсэн байна. Тэр нь юу вэ гэхээр Сингапурын зэвсэгт хүчний гадаад тэтгэлэг гэдэг нэг журам батлагдсан. Тэрэнд үнэхээр сайн байгаа шилдэг офицеруудыг, залуу офицеруудыг Их Британи улсын Оксфордын их сургууль, Их Британи улсын Английн шилдэг тухайд Их Британи улс Английн шилдэг сургууль руу тэтгэлэгтэйгээ сургаж эхэлсэн. Тухайн тэтгэлэгт нь ямар журамтай вэ гэхээр сургалтын төлбөрийг өгчөж байгаа.
байрыг өгчөж байгаа, хоолыг өгчөж байгаа. Тэгээд дислэгчийн цалинг нь өгдөг. Тийм том тэтгэлэг байдаг болсон байна. Жилдээ нэг 10 гаруй залуу офицеруудыг тийш нь явуулдаг. Тэгэд нөхцөл нь юу юм бэ гэхээр суралцах хугацаанд дислэгчийн цалинг бүтэн авахаас гадна төгсөж ирээд 8 жил аль таших гэрээг байгуулдаг байсан. 8 жилийн хугацаанд гэрээ цэргийн аль тааж байгаа шүү дээ, тий. Тэр хугацаанд бас зүгээр хаахгүй 3 удаагийн давтамжтай цэргүүд явуулдаг байсан. Нөгөө Оксфордын сургууль, Их Британий сургуулиудад боловсрол эзэмшээд ирж байгаа хүмүүс маань ирээд төрийн албанд 8 жил ажиллахдаа Америкийн нэгдсэн улсын Harvard-ийн сургууль бол Америкийн нэгдсэн улсын томоохон сургуулиудад буудлага, зэвсэг, эсвэл холбооны чиглэлээр мэрэгшүүлэх курс явдаг байсан байна. Тэгээ хоёр дахь удаага болохоор цэргийн хүн хүч командлалын чиглэлээр хүмүүсээ явуулдаг байсан. За гурав дахь удаага явуулахдаа нийгмийн болон бизнесийн удирдлагаар Harvard бол Stanford-ийн сургууль нөгөө шилдэг офицеруудаа чааш нь ингээд явуулдаг байсан байна. Тэгэхээр Сингапур улсын өнөөгийн хөгжлийн томоохон нууц нь юу юм бэ гэхээр боловсролтой ийм хэмжээд анхаардаг байсан байна. Одоо яг Сингапурын удирдлагт байгаа төрийн албанд сайд албан тушаал ташиж байгаа хүмүүс маань яг энэ зарчмаар 4 жил гадаадад боловсрол эзэмшээд эргэж ирээ 8 жил улстай ажиллах хугацаанд дахиад мэрэгжлээ дээшлүүлээд Америкийн нэгдсэн улс руу Stanford, Harvard-ийн сургуульд явдаг байсан. Энэ эрхмүүд өнөөдөр сайд дарга нар тухайн улс орныхоо харьяа агентлагуудад ингээд ажиллаад ингээд явж байгаа юм байна. Тэгэхээр боловсролын систем гэдэг бол өөрөө тухайн улс орны бол хөгжилтэй бол сашгүй нэг холбоотой юм байна. Тэгээ 8 жил төрийн албаа дуусгаад залуус бас нэг сонголт үлдчихэж байгаа. Тэр ямар сонголт вэ гэхээр төрд ажиллах, агентлагт ажиллах, эрхлэх, засгийн газрын хэрэг эрхлэх газар ажиллах. За тэгээ бизнест өөрөө хүч үзэж болох тийм боломжуудыг бол нээлттэй олгох юм байна. Тэгэхээр бол 8 жил төрд ажиллаа та бол хүссэн ажил мэргэжлээ бол хийх сонголтыг бол танд өгдөө гэж таах болгож байна. Жил бүр бол тэгээ 10 гаруй залуусыг бол ингэж явуулдаг ахна. Тэгээд энэхүү тэтгэлэг төлбөрт хамрагдсан хамгийн анхны залуусыг би энэ дээр бичээд авсан байгаа. Тэгээд тэр нэрийг та бүхэнд ингэж хэлье. Өөрийнхөө хүүг явуулсан байгаа Ли Куан Ю. Бригадийн генерал Ли Сун Лун гэж байгаа. Өөрийнх нь хүү байгаа Ли Куан Югийн. За бригадийн генерал Жорж Йо, дэд хурандаа Ли Минг Кян, адмирал Тэ Чи Хин гэсэн энэ хамгийн анхны явсан энэ дөрвөн том генерал байгаа. Тэгээ энэ дөрвөн том генерал бол эргэж ирээд засгийн газрынхаа сайд нар болоод ажиллаж байгаа юм байна. За одоо тэгвэл цэргийнхээ армийг Сингапур улс ингээд байгуулад ингээд явсан юм байна тийм Сингапур улс. Гэхдээ газар нутгийн хувьд би хэлээд байгаа тийм 600 м квадрат газар нутагтай улс орн байхгүй юу? Тийм болохоор нөгөө бригад бий болгоод, дивиз бий болгоод эхлэхээр хээрийн сургуульд хийх газаргүй болж эхэлсэн. Тэгээд хээрийн сургуульд хийх газартай болохын тулд ямар арга ашигласан бэ гэхээр зэрэгэлдэх улс орныхоо Тайвань улсынхаа ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийсэн. За хэлэлцээр хийгээд танай газар нутаг дээр бид нар хээрийн сургуультай хий, хамтарсан хээрийн сургууль хий гэдэг санал тавьсан байна. Тэгэхээр энэ нь өөрөө хэлэлцээр нь амжилтанд хүрээд Тайвань улсад өөрийнхөө хээрийн сургуультыг явуулдаг болсон. Тайванд хийсэн сургуулийнхаа үеэр холбооны бүгд найрамдах Герман улсын чөлөөнд гарсан генерал Зигфрид Шульц гэдэг ахлах тушаалын офицеруудад байлдааны тактикийн нарийн ширээнийг зааж зөвлөдөг байсан гэж. Тэгэхээр Ли Куан Югийн нэг толгойд нь маш тод ажилласан зүйл нь болохоор гадаадын мэрэгчлэтнүүдийг өөртөө маш ихээр татаж чадсан. Яагаад гэхээр өөрийнх нь улс орны иргэд бол хангалттай хэмжээнд боловсрол эзэмшээгүй байгаа шүү дээ тухайд ядуу бүрээ тийм орн байсан. Тэр гадны хүмүүсийг авчирч сургадаг, гадны хүмүүсийг авчирч зааварчилгаа өгөх тэр боломж болцоогоор нь бол ингэж хангаж яадаг. Тэр нөхцлөөр нь бүрдүүлж яадаг нь бол нэг том олтон байсан. За тэгээ нислэгийн бааз гэдэг зүйл. Өөрийн нисэх хүчнийг бий болгосон. Тэгээ өөрийн нисэх хүчнийг бий болгосон болохоор Филиппин улсад өөрийнхөө нислэгийн баазыг шилжүүлэхээр болсон. Тэр үед Америкийн нэгдсэн улс Филиппиний өөрийнхөө захиргаанд оруулсан байсан болохоор Америкийн улс Филиппинтэй харилцан тохиролцсон үндэд тэнд нисэх хүчнийхээ бэлтгэл хийхээр болсон байдаг юм байна. За Их Британи улс бол 1971 онд албан ёсоор бол цэргээ ингэж гаргаж байгаа. Тэр цаг үеэс эхлээд Сингапур улсын хувьд ажилгүйдэл гэдэг зүйл бол томоор нүүрлэх аюулт игдэж ирсэн. Тэр ажилгүйдлийг бол 1965 оноос эхэлж бол харж эхэлсэн байсан. Их Британи улсын цэргийн бааз нь Сингапур улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20% бүрдүүлэхээс гадна 30 мянган иргэнийг ажлын байраар хангадаг, 40 мянган иргэнийг шууд бус ажлын байраар хангадаг байсан. Тэгэхээр нөгөө цэргийн баазыг орхиод
Их Британий цэргүүд гарчих юм бол 30 мянган ажлын байр эзгүй болох гэдэг тий. Ийм эрсдэл нүүрлэх гэдэг. Тэгэхээр тэр цаг үеэс эхэлж 65 оноос өөрийн төрийн эрх мэдлийг аваад бид нар аж үйлдвэрчлэлтийг хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ их цэргийн бааз ингээ гараа авчих юм бол бид нар тэр ажилгүйдлийг хэрхэн ажилгүй хүмүүсийг хэрхэн ажилтай болгох вэ гэдэг боломж олцоо биднэрт хэрэгтэй байна. Тийм болохоор аж үйлдвэрчлэлт буюу үндэстэн дамсан корпорациудыг Сингапур улсад татаж оруулах, тэр болгоны тэр хүмүүсийг энд өөрийн үйл ажиллагаа, өөрийн бизнесээ явуулах боломж нөхцөлөнд хангах ёстой гэдэг зүйлийг бол нэг төрөнд барьж байсан. Сингапурын хувьд бол худалдаа чадах нь бол өөрийнхөө чинээнд бол хангалттай хэмжээнд хүрсэн байсан. Тийм болохоор гадаадын улс орноос хөрөнгө оруулалт татах, үндэстэн дамсан корпорациудыг авчирхаас өөр сонголт бол байгаагүй. За хамгийн эхний хэрэгжүүлж эхэлсэн зүйл нь эдийн засгийн чадвараа дээшлүүлэх гэж оролцсон нэг зүйл нь бол аялал жуулчлал. Аялал жуулчлалыг хөгжүүлэх саналыг бол тухайн нэг сайдан санал болгосон. Яагаад тэгэхээр аялал жуулчлал бол хөрөнгө оруулалт бол харьцангуй бага шаарддаг. Тийм болохоор энэ салбарыг бид нэр хөгжүүлэх заашгүй хэрэгтэй юм шүү гэдэг үүднээс аялал жуулчлалд бол нэгсэндээ хөл тавьсан гэж таах ойлгож байна. Тэгээ Монгол орны хувьд ч гэсэн бид нар аялал жуулчлалыг хангалттай хэмжээнд хөгжүүлээд явах боломж байгаа. Яг тэгэхээр хөрөнгө оруулалт бол харьцангуй бага шаарддаг. Тийм салбар байгаа. За тэгээ аж үйлдвэрчлэлтийн журан гэдэг бүс байгуулсан. Тэгэхдээ тэр бүст нь төдийлөн амжилт олоогүй. Яг тэгэхээр тухайн цаг үед биднэрт ийм үйлдвэрийн санаа байна гэсэн болгоныг дэмжиж байсан өөрөө. Ли Куан Ю. Жишээ нь ингэсэг болон шумуулын тос үйлдвэрлэлийг дэмжсэн радио болон телевизийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийг дэмжсэн Ли Куан Ю бүх үйлдвэрлэлийг л дэмжиж эхэлсэн. Загсны бүр нөгөө дэгээ хийх тэр үйлдвэрлэлийг хүртэл дэмжсэн. Гэхдээ нэг зүйлийг Ли Куан Ю өөрөө бодолцоогүй тухайд тэр нь юу вэ гэхээр өнөөдөр Сингапур улс ундны усаа худалдаж явдаг тийм үү. Тэгэхээр голын усыг бол бохирдуулах нэг бол маш ихээр үзий яддаг. Ягаад гэвэл усгүй орно шүү дээ. Ус ямар үн цэнтэй вэ гэдгийг өнөөдөр Сингапур улс мэддэг тийм. Тэгэхээр Сингапур улсад Coca-Cola нь маш хямдхан, ус нь өөрөө ямар үнэтэй байдаг лээ тийм. Тийм болохоор нөгөө журам бүсэд аж үйлдвэрийн бүс байгуулсан чинь нөгөө журам бүсэд нь нөгөө ус маш хэмжээгээр шаардах тийм үйлдвэржилтүүдийг нэгсэндээ хэрэгжүүлж эхэлсэн гэж ойлгож байна. Тэр нь өөрөө том эрсдлийг дагуулсан. Тийм болохоор журам бүс буюу тухайн аж үйлдвэрчлэлтийн бүс бол хөгжөөгүй тийм асуудлыг бол үүсгэсэн юм байна. За тэгээд үйлдвэрчлэлт нь ямар үйлдвэрчлэлтийг хэрэгжүүлсэн бэ гэхээр усан онгоц үйлдвэрлэх, усан онгоц засах үйлдвэрлэлийг хэрэгжүүлсэн. Гэхдээ тухайн үед өөрийн гэсэн ган хийц үйлдвэр байгаагүй. Тийм болохоор Япон улсаас өөрийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирдэг байсан. Тийм болохоор Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд энэ бүх үйлдвэржилтийг бол хэрэгжүүлсэн гэж ойлгож болно. Яг тэр хөдөлгөөр хүртэл үйлдвэрлэх боломж Сингапур улсад байгаагүй шүү. Тийм болохоор Япон улсаас дандаа тоног төхөөрөмжийг татаж авч ирсэн байна. За эхний жилүүдэд бол иймэрхүү хүндхэн байдал бол бий болсон. Гэхдээ Их Британи улс цэргүүд нь цэргийн баазаа орхиж гарсан гэсэн иргэний зориулалтаар ашиглах тийм боломж болцоог нэгсэнд бол Сингапур улс Их Британи улсад санал болгосон. Яг тэгэхээр Сингапур улсын маш олон цэргүүд тэр баазад байрлаж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр бааз нь өөрөө эзгүй үлдэх гээд байгаа байхгүй. Тийм болохоор иргэний зориулалтаар ашиглах боломж болцоог нь бол нэгсэнд ойлгосон. Тэгээд нөгөө хэлцээр нь тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн болохоор иргэний зориулалтаар тухайн баазуудыг ашиглах боломжтой болсон. За Ли Куан Югийн хувьд бол Сингапураас эргэж ирээд нэгэн удаа ярилцлага өгсөн байдаг. Тэр ярилцлага нь энэ номын хамгийн гайхалтай хэсэг. Юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар бол нэлцгай хүмүүс биш, сул дорой хүмүүс биш. Сул дорой нэлцгай хүмүүс л амар хэлбэр амьдралаар амьдрахыг амласан хүмүүсийг сонгодог юм а гэж. Тийм ч болохоор бид нар өнөөдөр тийм сонголтыг хийхгүйгээр хамтдаа цаашаа хөгжөөд явах болно гэж. Үнгүй зүйл гэж хязээж байдаггүй. Сингапур улсад үнгүй зүйл өнөөдөр бид нар юу ч яахгүй. Бид нар ундны усаа худалдаж авдаг. Тэгэхээр энэ дээр би нэг гоё сонирхолтой жишээ хэлэх гээд байгаа. Үнгүй өгөөш бол үнгүй хоол бол харахны өгөөшөнд л байдаг юм аа. Тэгэхээр амар хэлбэр амьдрал гэж бол хязээж байхгүй. Тийм болохоор бол хамтдаа хүнд хэцүү үеүүдийг хайрдарлын хувьд ингээд холбоод ингээд ярил л тань. Хамтдаа хүнд хэцүү үеүүдийг ингээд туулаад биендээ ямар нэгэн асуудал байгаа бол тэр асуудлыг хамтдаа шийдээд яваад энэ амьдралыг бий болгоод нойлоос нь эхлээд амьдралыг бий болгох нэг амьдрал.
За нөгөө амьдрал нь юу вэ гэхээр танд өөрийн гэсэн зүйлийг бий болгоцсон. Гэхдээ танд амар хэлбэр амьдралыг амлаж байна. Танд сайн сайхан амьдралыг амлаж байна. Хамтдаа өөрийнхөө гэсэн мөрөөдлийн төлөө ингэж явж болж байна гэдэг энэ нэг амьдрал. Тэг ийм нэг хоёр амьдрал байна л да тийм. Энэ хоёр амьдралын алийг сонгохой гэдэг бол таны сонголт байгаа. Гэхдээ энэ өхний төгсөлд нэг зүйл хэлэхэд амар хэлбэр амьдрал гэж хизээш байдаг юм аа. Хүн өөрийнхөө хүс хөчөөр өөрийнхөө хөдөлмөрөөр босгосон зүйл өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгосон өөрийн орон гэртээ амьдрын өөрийнхөө унаа явна гэдэг чинь өөрөө ямар гоё зүйл вэ те. Тэр зүйлийг бол би энэ зөв Сингапурын жишээг сонсчод бол надад аюу гоё санагдсан шүү. За тэгээд Америкийн нэгдсэн улстай хамтарч ажиллах дараагийн нэг гэрээ бий болж байгаа. Тэгээд Америкийн нэгдсэн улстай яг хамтарч ажиллах болсон байх гэхээр Америкийн нэгдсэн улсын үндэстэн дансан корпорациудыг бид нар өнөөдөр ийш нь татан оролцуулах ёстой гэдэг дараагийн нэг сонголт байсан. Тийм болохоор Ли Куан Юугийн хувьд Америкийн нэгдсэн улсын толгой бизнесмэнүүдтэй уулзч эхэлсэн. Маш олон удаагийн уулзалт хийсэн. Сингапур улсад та бүхэн өнөөдөр хөрөнгө оруулаад өөрсдийн худалдаагаа хийх, бизнес хийх боломж нь танд байна. Тэр боломжоо нь бид нар хангаж өгье. Татвараас нь хөнгөлөе. Танд ажиллах боломжийг нь өгье. Бидэнд итэг гэдэг. Тэгэхээр сүүлд Сингапур улс хэлсэн байдаг. Сингапур улсын хөгжлийн нууц нь юу вэ? Ганцхан үгээр та хэлээч гэх юм бол би итгэл гэж хэлнэ гэж. Хөрөнгө оруулагч нар бидэнд итгэсэн. Хөрөнгө оруулагчид нар итгэсэн болохоор манай улс орн өнөөдөр ийм дайтай хөгжиж байгаа юм аа гэж. За тэгээ дараагийнхын жишээ рүү оръё. 1990 он гэхэд Сингапур өдөрт 1.2 сая баррел газрын тос боловсруулж байгаа. Тийм улс орн болж байгаа юм аа. Тэгэхээр Хьюстон, Роттердам гэдэг энэ эдгээр хотуудын араас 3-т чигдэж байгаа. За Нью-Йорк, Лондонгийн дараа бол газрын тос арилжигч улсаараа бас 3-т чигдэж байгаа. За газрын тос боловсруулад худалдсан шатхууны хэмжээгээр бол дэлхийд тэргүүлэгч улс орн болоод өнөөдөр явж байна гэдэг жишээг та бүхэнд хэлье. За санхүүгийн төв болсон нь гэж байгаа. Сингапур улс өнөөдөр санхүүгийн төв хэрхэн болсон юм бэ? За Швейцарын Цюрих гэдэг хот байгаа тийм. Цюрих хот бол нэгсэндээ санхүүгийн томоохон төвүүдийн нэг. Нэгсэндээ мөнгөний урсгалыг арилжааг нээдэг хот гэж болно. Энэ Цюрих гэдэг хотоос эхэлдэг. За эндээс Франкфурт болдог. Франкфурт үдээс өмнө арилжаа эхэлдэг. За дараа нь Лондон, за тэгээ Нью-Йорк. Тэгээд Нью-Йоркийн хаагдсны дараа Сан Франциско. За мөнгөний урсгал бол яг иймэрхүү системтэйгээр шилждэг байх нэ гэж та бүхэн ойлгож болно. За тэгээ хамгийн сүүлд нь бол Швейцарт. За тэгээд энэ Швейцар руу ингэж шилжээд нэгсэндээ мөнгөний урсгал бол ийм системтэйгээр явдаг. Тэгээд нэг яг Сан Францискогоос нөгөө Цюрих хотын хоорондын нөгөө арилжаа нэг хэдхэн цагийн хооронд ингээд нэгсэнд арилжаа маань ингээд хаалттай харанхуй байд юм байна л да. Тэгээд яг тэр хэсэгт нь бол Сингапур улсыг өнөөдөр санхүүгийн зах зээл тэр зайд эзэлж болно гэдгийг бол санал болгосон. Тийм болохоор өнөөдөр Сингапур улс Азиа төдийгүй дэлхийд санхүүгийн төв улс болоод өнөөдөр үйл ажиллагаагаа яваад хөгжүүлээд ингээд явж байгаамаа. За дараагийн жишээ нь болохоор үйлдвэрчний эвлэлтэд учир зүгээ олсон гэж байгаа. Тэгээ үйлдвэрчний эвлэлтэд хэрхэн учир зүгээ олсон юм бэ гэж. Яагаад тэгэхээр коммунистууд өөрөө үйлдвэрчний эвлэлийг өөрөө яатсан байсан. Нэгтгэцсэн. Тийм болохоор нөгөө Сингапур улс 65 онд бол дөнгөж үйл ажиллагаагаа эхлээд ингээд улс төрийн эдийн засгийн хувьд тогтвортой байх гад үйл ажиллагаа жигдэрх гээд явж байгаа хооронд үйлдвэрчний эвлэлүүд маш томоохон шаардлагуудыг тавьж ирсэн. Яагаад тэгээ цалинг нэмэх хэрэгтэй байна. Тэгээ ажиллах нөхцөл болохгүй байна ч гэдэг юм уу маш их дарамт эхэлсэн. Тэгээ үүнийг өөрөө Ли Куан Ю өөрийн маш уран ухаанаар шийдэж чадсан. Үйлдвэрчний эвлэлтэйгээ тохирч чадсан. Тийм болохоор үйлдвэрчний эвлэл нь шүүхээр ерөнхийдөө хэрвээ хэн нэгэн ажил хаяад байх юм бол дараа нь би шүүхээр энэ бүхнийг шийднэ гэдэг ийм тогтолцоо. Тэгээ сүүлдээ хөдөлмөрийнхөө хуулийн төрөлд өөрчлөлт оруулаад энэ бүх асуудлуудыг үл шийдэж чадсан юм байна. Шудраг гэхдээ халамжийн бус нийгэм гэж байгаа. Шудраг гэхдээ халамжийн бус нийгэм. За Сингапур улсыг орон суучлах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн улс орн гэдгээр нь бид нар сайн мэднэ. Тэгээ миний хувьд бас барилгын инженер хүний хувьд энэ системийг хараад бол өөрийн ярихгүй бахархахаас бас зөв шийдвэрийг бол оновчтой шийдлийг бол гаргаж чадсан байна гэдгийг нь бол сайшаахаас өөр сонголт намд байгаагүй. Тэгээд 1963 онд хамгийн анхны хэрэгжүүлсэн хөтөлбөр нь өөрөө юу байсан бэ гэхээр урьдчилгаа 20% та төлөөд удаан хугацааны туршид бага хүүтэй зээл авах тийм боломжийг нь бүрдүүлсэн. Яагаад гэхээр
Сингапур улсад байгаа айл өрх болгон өөрийн гэсэн хувийн өмчтэй байх ёстой. Тийм болохоор өөрийн гэсэн орон сууцчлах хөтөлбөрийг бид нөр өнөөдөр хэрэгжүүлэх ёстой байна гэдэг системийг Лекон өөр хэрэгжүүлж эхэлсэн байгаамаа. За гэтэл энэ нь өөрөө тийм системтэйгээр цаашаа хэрэгжээд яваагүй. Яасан бэ гэхээр Сингапур улсын айл өрх болгон орон сууц худалдаж авах гээд 20% урьдчилгаагаа төлөх боломж нь байгаагүй. Тэгээ энэ систем нь өөрөө явсараа нуруу унсан гэж. Манайд ипотекийн зээлтэй бол том төстэй тийм. Тэгэд энэ системийг хэрхэн өөрчлөх боломжтой юм бэ гэдэг нэг асуудал гарч ирсэн. Тэгээд бодсны эцэст орон сууцны хот төлөвлөлтийн орон сууцны хилтэс гэх юм уу зөвлөл гэх юм уу тэрнтэйгээ хамтарч ажилласан. Тэгээд яаж хамтарч ажилласан бэ гэхээр тэтгэврийн төвийн сан гэж байгаад байна. Тэтгэврийн төвийн сангийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр хууль нь яадаг хууль юм бэ гэхээр иргэн болгоо өнөөдөр тэтгэвэр төлж байгаа тийм үү? Биш ээ, тэтгэврийн сандаа ингээд мөнгө хөрөмтлүүлж байгаа тийм. Бид нар нийгмийн даатгалын шимтгэл ингээд төлж байгаа. Тэрнтэй адилхан урьдчилгаа мөнгөний тухайн хүн одоо би ингээд нийгмийн даатгалын шимтгэл ингээд төлж штэ тийм. Тэнгүүд тэтгэврийн санд бол нэгсэндээ мөнгө хөрөмтлөгдсөн байгаа гэсэн үг байхгүй 50 гэдэг энэ хүний. Тэнгүүд би орон сууц авахыг хүсэх юм бол тэтгэврийн сангаас нь танай байрны урьдчилгааг төлөөд өгч чаа. Тэгээд 20 жилийн хугацаантайгаар та үлдсэн байрныхаа төлбөрийг сар сард нь тодорхой хэмжээнд ингээд мөнгөө төлсөөр байгаа 20 жилийн дараа өөрийнхөө байрыг өөрийн өмч болгож авах бүрэн болцоотой гэж. Тэгэд энэ систем нь өөрөө маш оновчтой систем байсан. Тийм болохоор иргэн болго урьдчилгаагаа тэтгэврийнхээ санд хөрөмтлүүлсэн мөнгөөс ингээд төлөөд өөрийн орон сууцыг авах бүрэн боломжтой байжээ. Тэгээ 1967 онд орон сууц худалдаж авахыг хүссэн хүмүүсийн та 3000 байсан. Гэтэл 1996 онд буюу 30 жилийн дараа 70,000 болж өссөн. Тэгээ 1996 онд нийт 725 мянган орон сууц барьсны 9% нь түрээс үлдсэнийг нь худалджээ гэж байна. Тэгэхээр тухайн үед бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл бол маш эрчимтэй хөгжиж орон сууцны худалдаа бол тэр чинээгээр өсөөд ингээд явсан байх нэ. За тухайн үед бол орон сууцны үнэ нь болохоор 150 мянгаас 450 мянган доллар байсан байна. Тэгэхээр энгийн хамгийн бага орон сууц нь болохоор 3 өрөө орон сууц. Тэр нь 150 мянган долларын Сингапур долларын үнэтэй. За арай дээд зэрэглэлийн тоглог орон сууц нь болохоор 450 мянган долларын үнэтэй. За тэгээд орон сууцчлуулах энэ аян бол өөрөө маш эрчимтэй ингээд хөгжөөд явсан. Гэвтэл өөрөө Сингапур улс маань жижиг газар нутагтай. Гэтэл зах хэсгийн буюу тариалан газар нутаг хөгжсөн тэр хэсгээр болохоор ядуусын хорвол шиг тийм орон сууцнууд бий болоод харагдаад байна. Тэгээ Ликон энэ орон сууцнуудыг бид нар хэрхэн өөрчлөх боломжтой юм бэ гэдэг нэг асуулт гарч ирсэн баг. Тэгээд нөгөө орон сууцуудыг бид нар төрөөс өөрөө мөнгө гаргаад засварлая гэсэн. Төрөөс мөнгө гаргаад. Тэгээ энэ дээр би нэг тоо баримт бичсэн байгаа. Нэг орон сууц нь төрөөс 58 мянган Сингапур долларыг гаргасан байгаа. Тэгээ 58 мянган Сингапур долларыг гаргаад нэг орон сууцыг зассан. Яаж зассан бэ гэхээр зүгээр модон тагцсан байшин байсан шүү дээ. Тэр байшин галтгоотой болгосон, бохир халуун хүүтэн устай болгосон. Тэгээд өөрийнх нь тухайн байшингийн эргэн тойронд байгаа ногоон зүйлгээр ингээд тогтжуулсан. Маш гоё хувийн тоглох хаус хэлбэрээр тогтжуулсан байна. Гэтэл тухайн өрхийн орон сууцаас 4500 Сингапур долларыг авсан. Уг нь бол өөрийн өртгө нь бол 58 мянган доллар байгаа тийм үү. Гэтэл нэг орон сууц нь 4500 Сингапур долларыг өнөөдөр төлүүлсэн байгаа. Тэгэхээр бол ард иргэдээ бол ийм хэмжээнд халамжилсан байгаа. Халамжлах биш юм, халамжлах бодлого биш шүү. Орон сууцчлах хөтөлбөрт ингэж хамрагдуулж чадсан хамгийн том ололт нь байсан юм аа. За тэгтээ ингээд бүх зүйл нь ингээд сайхан болоод байсан юм уу үгүй, зовлон бэрхшээл байсан үгүй байсан. Яа тэгэхээр нөгөө модон тагзанд амьдардаг жирийн нэгэн тосгоны тариалан ард иргэдийг нөгөө тоглох хаус руу ингээд шилжүүлээ суулгацсан чи ямар асуудал гарсан бэ гэсэн чинь ийм асуудал гарсан. Нөгөө гахай тэжээдэг хүмүүс маань гахайнаас салж чадахгүй гахайгаа нөгөө тоглох хауст авээц байшинда. Тэгээ нөгөө 7 давхар 9 давхар руу гахайгаа гаргадаг, гахайгаа тэжээдэг тийм систем бий болсон. Тэгээ нөгөө галуу дахиад тэжээдэг байсан хүмүүс нь галтгооныхоо өрөөндөө хүртэл галуу дахиагаа тэжээдэг. Тэгээ дундуур нь галуу дахиагаа ингээд тэжээдэг гэдгсэн те. Төнгөөтэй галтгооны хэсгээр ингээд хязгаарлалцсан бүр. Тийм системтэйгээр нэг хүмүүс маань яг тосгоны амьдралаас салж чадахгүй байсан байгаа байхгүй юу? Тэгээд ийм хүмүүсээ яаж өнөөдрийн Сингапур улсын ийм соёлтой ард түмэн болгосон бэ гэх юм бол өөрөө маш том ухаан, маш том зовлон бэрхшээлийг бол даван туулсан юм байна. Тухайд хүмүүс нь өөрөө цахилгаан шат ашигладаггүй байсан. Тэгээ хүмүүс маань цахилгаан шат ингээд ашигладаггүй байсан байна. Яагаад гэсэн чинь айдаг байсан.
Тэгээ дандаа шатаар өгсөж гардаг. Тэгээ гэрэл орон сууцныхаа энэ гэрлийг хүртэл асаадгүй. Яа тэгэхээр дэлдүү керосиноор ажилдаг дэлдүү ажилуулдаг гэсэн. Нөгөө тосгоны амьдрал чи угаасаа тийм штэ тий. Дэлдүү асаагаад тэгээ нөгөө амьдрал нь үргэлжлээ явдаг. Тийм болохоор аюул сонирхолтой. Тэгээ Сингапур улс маань өнөөдөр аялал жуулчлалын томоохон цэг болсон. Гэтэл тэр улс маань бидэнтэй л адилхан улс орн байсан. Тэгээ дэлхийн хэмжээнд бол гарч чадсан тийм том улс орн болж чаджээ. За гэхдээ эрэлтийн хямрал гэж бий болсон, чанаргүй барилга бий болж эхэлсэн. Маш олон барилгууд бий болж эхэлсэн. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлт бол давуулгаалсан. Тэр нь бол хамгийн том асуудал байсан байна. За тэгээд хувийн өмчийн сэтгэлгээ гэдэг зүйлийг хамгийн түрүүнд суулгаж өгч чадсан Сингапурын улсын энэ хөгжил Lee Kuan Yew-гийн хувьд. За хувийн өмчийн сэтгэлгээ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр хүн ингээд түрээсийн орон сууцад амьдрах юм бол нэг өөр амьдардаг гинэ. Энэ бол тухайн өөр хүний өмч гэдэг байдлаар түүнд хайр найраг ханддаг байна. За хүн гэтэл өөрөө өмчтэй болоод өөрийн орон сууцндаа амьдраад эхлэх юм бол хувийн өмчийн сэтгэлгээгээр тухайн эд хөрөнгөдөө тухайн үл хөдлөх хөрөнгөдөө хандаж эхэлдэг байна. Тийм болохоор Lee Kuan Yew энэ онцлогийг өөрөө олж харсан болохоор орон сууцчлах хөтөлбөр буюу иргэн болгоныг орон сууцтай болгох боломжоор Lee Kuan Yew хангаж өгсөн. Энэ хөтөлбөр нь амжилттай хэрэгжсэн. Тийм болохоор өнөөдөр бол Сингапур улсад очиход бол маш өндөр сүлэг байшингууд 1959 онд байсан тэр тосхон жирийн нэг тариачин айл өрх амьдарч исэн тэр газрыг оронгоор нь бол өөрчилж чадсан ийм хэрхэн байгаа даа. Тэгэхээр хувийн өмчийн сэтгэлгээг бол бий болгож чадсан нь бол хамгийн ихний нэг том давуу тал юм байна Сингапур улсын хөгжлийн хувьд. Сингапур улс чинь 1959 онд 1965 онд тусгай тогтносон шүү дээ. Малай үндэстнээс нэгсэнд бас салаад. Тэгээд 65 онд тусгай тогтнох тухайн процессд яасан бэ гэхээр 2 сая хүнтэй байсан. За тэгээд газар нутгийн хэмжээ бол дэндүү өчүүхэн штэ Монгол Улаанбаатар хотын газар нутгаас хэд дахин хэмжээгээр бага гэж боддоо. Жирийн нэг арлын тим ус байсан. Тэгээд ард иргэд нь бол жирийн нэг тариачин тосгоны амьдралтай тийм хүмүүс байсан. Өнөөдөр тийм хүмүүсийг 35 жилийн дотор өсрөнгөө хөгжөөд Азийн бар улс болгох боломж олцоогоор хэрхэн хангаж өгсөн юм бэ? Тэр улс төрийн бодлого нь өөрөө юу байсан юм бэ? Түүнийг өөрөө энэ номон дээр түлхүү бичиж өгсөн байна. Тэгээ энэ номыг зүгээр ингээд уншаад үзэх юм бол гол агуулга нь юу вэ гэхээр тэр хүний сэтгэл байгаа. Улс орныхоо төлөө гэсэн тэр төрийн зүтгэлтний тэр гайхалтай сэтгэлгээ тэр сэтгэл зүрх нь өөрөө өнөөдрийн Сингапур улсыг цогцлоохын гол түлхүүр нь болж гисэн юм а гэдгийг хэлхэн зүйтэй баха. За хоёр дахь дараагийн ярих сонирхолтой жишээ бол тэтгэврийн төв сан гэж байна. За өнөөдөр тэтгэврийн талаар маш их ярьж байна те Монгол улсад гэсэндээ валютын санд Монгол улс нэгдэж байгаа болохоор энэ талаар илүү дэлгэрэнгүй ярьж их шин. За тэгвэл би тэтгэврийн төв сан гэдэг Сингапур улс тэтгэврийн төв сангаа хэрхэн өргөжүүлсэн юм бэ? Хэрхэн тэтгэврийн төв сандаа хүмүүсийг татаж чадсан юм бэ гэдэг талаар би та бүхэнд ярихыг хүсэж байна. За 1965 онд 420 мянга байсан. Тэтгэврийн төв санд бүртгүүлж байгаа хүмүүсийн тоо. За гэтэл 1998 онд буюу 30 жилийн дараа 30 жилийн дотор 2.8 сая болж буюу энэ тоо бол 6 дахин өссөн байна. 6 дахин өссөн биз дээ. Тэгэхээр энэ жишээс би юу хэлхийг хүсэж байна гэхээр Сингапур улс бол өөрөө тэтгэврийн төв сан гэдэг зүйлийг маш системтэйгээр хөгжүүлж чадсан. Яаж хөгжүүлсэн бэ гэвэл та ажилдаа орлоготой байх юм бол тэтгэврийнхээ төв санд 40%-ийг хамгийн анхандаа 40%-ийг хөрөнгөлүүлдэг. Бүр 50%-ийг хөрөнгөлүүлдэг гэсэн. За тэгээд та тэтгэвртэй гарах юм бол нөгөө мөнгөө өөртөө 100 зарцуулах боломжоор нь хангадаг байсан. Тэрхүү хуримтлалаа хэрвээ ихтэй ирэх юм бол та тэндээс орон сууц худалдаж авах боломжтой. Тухайн Сингапур улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьцааг чөлөөтэй худалдаж авах тийм боломжоор нөгөө хангадаг байсан байна. Тийм болохоор тэтгэврийн төв санд бол тухайн үед 85 тэрбум Сингапур доллар хуримтлагдсан байсан. За өнөөдөр Сингапур доллар бол 1750 төгрөг байна. Монгол банкны өнөөдрийн ханшаа. Тэгээ та бүхэн бодоод үзээрэй. Гэтэл цаана 80 тэрбум доллар бол ороогүй дүн гэж байна. Энэ бол нөгөө хөрөнгө оруулалт хувьцаанд хуримтлуулсан нөгөө үр дүн байгаа. За ийм их хэмжээний мөнгийг бол өөрөө бий болгож чадсан байна. Тэтгэврийн төв сандаа. За тэгтээ тухайн тэтгэвртэй гараа нас барчлаа гэж бодъё л доо. Нас барчих юм бол тухайн нас барсан хүн гэрээслэлээ бичиж үлдээгээд гэрээслийн дагуу шүүх өөрөө шийдвэрлээд тухайн мөнгийг өв залгамжилж нөгөө гэрээслэлтэд бичсэн хүнд нь маш богино хугацаанд гаргаж өгд юм байна. Тэгэхээр нөгөө тэтгэврийн төв санд хуримтлуулсан мөнгө маань өв залгамжлах системээр үр хойчт нь өөрөө илдэгэ гэсэн үг. Тийм болохоор энэ өөрөө эрсдэлгүй тухайн хүн өөрийнхөө цалингаас 40%-ийг 20%-ийг төлөх нь бол ямар нэгэн дарамтгүй байсан байх нэ. За тэтгэврийн төв сангийн хамгийн ихний нэг хэлэх жишээ нь бол энэ.
За 2 3 дахь зүйл нь бол амьдралынхаа төлөө зүтгэл гэж байгаа. Та амьдралынхаа төлөө хангалттай хэмжээнд зүтгэмээр санагдаж явах юм бол та ажилдаа орлоготой байх ёстой гэдэг оюун бодлыг тэр сэтгэл зүрхийг тэр хүнд нь өөртөө суулгаж өгсөн байна. За тэгэхээр нийгмийн халамжийн бодлогын энэ дээр ярих гэдэг юм. Нэгэнт би тэтгэврийн төв сан гэдэг зүйлийг ярьсан юм чинь нийгмийн халамжийн бодлогыг ярих нь зүйтэй байна. Сингапур улсын хувьд бол халамжийн бодлогоос бол ерөнхийдөө эрс татгалцсан ус гэж байна. Бид нар халамжийн бодлогоор явахгүй. Барууны орнуудын хүмүүсийг халамжилдаг тэр систем бол манай улсад тохирохгүй маа гэж. Халамжийн бодлого өөрөө ихтэй ирэхээр тухайн хүний юм хийх хүсэл зоригийг өөрөө үгүйсгэж байна. Амьдралынхаа төлөө зүтгэх зүтгэлийг нэгсэндээ бууруулж өгд юм байна халамжийн систем. Тийм болохоор үүнийг халамжийн системийн ер нь бол хазаарлаж өгөх тийм бодлогыг бол хэрэгжүүлж байсан. Тэр нь ч үр дүнгээ бол өгсөн байд юм байна. За иргэдийнхээ цалингаас бол 1965 онд бол 55% татвар авдаг байсан. За сүүлдээ 1996 онд бол 28% болж бууруулжээ. Тэгээд их үедээ бол татвар бол нэлээд өндөр байсан гэж та ойлгож болох юм байна. За дараагийн нэг сонирхолтой хэлэх жишээ нь бол 1983 оны 8 сарын 14-ний өдөр үндэсний өдрийнхөө баярын хурлаар Ли Куан Ю нэг хүмүүсийг маш их чочирдуулсан үг хэлсэн. Тэр үг нь ямар үг байсан бэ гэхээр өндөр боловсралтай залуу өөр шигэ хүүхдийг төрүүлэх, хүмүүжүүлэхийг хүсэж байгаа бол өөрөөсөө илүү болон өөртөөгөө адилхан боловсралтай эмэгтэй хүнтэй суух ёстой гэдэг зүйлийг ихтгэл дээр хэлсэн. За энэ ихтгэл бол барууны орнууд бол Америкийн орнуудад бол маш их шүүмжлэлийг дагуулсан. Ямар шүүмжлэлийг дагуулсан бэ гэхээр энэ хүнийг ялгуурлан гадуурхагч байна. Жишээ нь өндөр боловсралтай биш, бага боловсралтай, боловсралгүй айлд өссөн хүүхдүүдийг энэ хүн ялгуурлан гадуурхаж байна. Энэ хүмүүс бол боловсралгүй айл өрхөөс боловсралгүй хүүхдүүд гарна гэдэг илтгэлийг өөрөө тухайн үед хэлсэн байна. Нэгсэндээ бол боловсрал бол тухайн хүний генээр дамжиж хүнд үлддэгэ гэдэг нэг сэтгэлгээг л хүмүүст өгөхийг хичээж л дээ. Гэтэл энэ маш аимшигтай шүүмжтэй тулгарсан. Яагаад энэ итгэл дээр өөрөө энэ үгийг хэлсэн бэ гэхээр хүмүүсийг чочирдуулахыг хүссэн байна. Одоо манай Монголын нийгэм гэлтгүй дэлхийн нийтийн нийгэмд ч энэ судалгаа байдаг шүү дээ. Өндөр боловсралтай залуучууд бол өөрөөсөө боловсрал доогуур эмэгтэй хүнтэй гэрлэхийг илүүд үздэг. Манайхан анзаараад аваарай. Харин өндөр боловсралтай эмэгтэйчүүд бол өөрөөсөө айлуулах өндөр боловсралтай залуучуудтай гэр бүл болохыг үздэг. Тийм болохоор өндөр боловсралтай карьер ихтэй бүсгүүчүүд ганц бие явах тохиолдол маш их байдаг. Яг тэгэхээр өөрөөсөө өндөр боловсралтай залууг л хайгаад байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ системийг өөрөө үгүй хийхийн тулд тухайн ихтгэл дээр маш их хурц үгийг бол өөрөө гаргаж ирсэн, маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ хожим нь бол энэ нь өөрөө үр дүнгээ өгсөн хүмүүсийг боловсралтаа анхаарах боломж болцоогоор нь бол хангаж өгсөн байдаг юм байна. Тэгээ 1980 онд нэгэн сонирхолтой тооллого явуулжтэй Сингапур улсад тухайн тооллого дээр дээд болон дунд боловсрал эзэмссэн хүмүүсийн төрөлтийн хувийг харуулсан байна. Гэтэл дээд боловсралтай хүмүүс бол 1.6 байсан төрөлтийн хувь төрөлт нь. Бага боловсралтай хүмүүс болохоор 3.3. За огт боловсралгүй хүмүүс болохоор 4.4 гэдэг тоо байгаад байгаа. Энэ судалгаанаас харах юм бол дээд боловсралтай хүмүүс бол маш бага хүүхэд төрүүлж байна. Харин боловсралгүй хүмүүс бол хүүхэд бол маш ихээр төрүүлж байна. Энэ нь өөрөө гол асуудал болоод байгаа маа гэж Сингапур улс өөрөө энэ судалгаагаар гаргаж иж тавьсан байна. Тэгээ ямар бодлого хэрэгжүүлсэн бэ гэхээр ийм сонирхолтой бодлого хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ үр дүнгээ өгөөгөө дараа нь энэ бодлогоо цуцлагаас өөр боломж байгааг ард түмний эсэргүүцэлтэй таарсан. Тэгээ ямар бодлого вэ гэхээр дээд боловсралтай эмэгтэй хүн 3 дахь хүүхдэд төрүүлэх юм бол тухайн 3 дахь хүүхдийн улсын болон дэлхийн хамгийн шилдэг сургуульд суралцах боломж болцоогоор хангана гэдэг тогтолцоо байсан. Тийм болохоор нөгөө дээд боловсралтай хүмүүсээс одоо 3 дахь хүүхдийг төрүүлэх тийм боломж олцоогоор хангаж өгсөн байна л да. Гэхдээ энэ бол нийгмийг нэг ялгуурлан гадуурхах, боловсралтай боловсралгүй гэдгийг нь хоёр хуваах тийм бодлого байсан болохоор сүүлдээ энэ бодлого бол цуцлсан байна. За 1965 онд 2 сая байсан энэ ард түмэн өдгөө хэдүүл болсон бай гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Хүн амын тоо хэрхэн өссөн бэ гэж. За тухайн үед бол дандаа цагаачтаас бүрдсэн ус орн байсан шүү дээ. Дан цагаачдыг хэрхэн ингэж нэгтгэж чадсан бэ гэдэг бол маш том төрлийн бодлого. Тухайн үед хүн амынхын тогтолцоог нь хараад үзэх юм бол Хятад улсаас нүүн ирж байгаа хүмүүс бол
тариачдын үр удам байсан. Ихэнх нь ирж байгаа хүмүүс бол дандаа тариа эрхэлдэг тийм хүмүүсийн үр удам бол Сингапур улсад шилжиж цагаачилж ирж байсан. За энэтхэхээс ирж байсан хүмүүс. За энэтхэхээс ирж байсан хүмүүс бол дандаа кавчуг тариалах болон зам засах, нүх хонгил ухах тийм боловсралтай тийм хүмүүс байсан. За цөөн тооны хүмүүс бол бичгийн хүмүүс байсан ба. За ийм боловсралтай ийм хэмжээний хүмүүсийг нэгтгээд өнөөдөр Азийн бар улс болох хэмжээнд нь тэр хүмүүсийг боловсрал өгж орчин үеийн соёлд хүн болоход нь хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг нэг процесс байгаа. Тэрийг би дараагийнхаа сонирхолтой жишээнд дэлгэрүүлээд яриа гэж бодож байна. За боловсролынхаа хувьд бол яаж Сингапур улс боловсролынхаа суурийг ингэж маш сайн тавьж чадсан бэ гэхээр Британи улсад бол колоничлогдчихсэн. За Британы колоничлолын үед бол олон сайн ерөнхий боловсролын сургуулиуд Британий хүчинд бол бий болсон байсан. Тухайд одоо жишээ нь 7 дугаар Эдвард хааны нэрэмжит Ангаах ухааны коллеж байсан, Raffles гэдэг коллежууд байсан. Эдгээр сургуулиудыг Британи улс нөгөө колоничлж байхдаа суурийн тавиад өгсөн байсан болохоор Сингапур улс бол боловсролоо цааш нь авч явахд бол ямар нэг асуудалгүй байжээ гэж таах ойлгож байна. За тухайд бүс нутгийн хамгийн шилдэг хятад сургуулиуд Сингапур улсад бий болж эхэлж байсан. Хятад сургуулиуд. За тэгээ англи хэлтэй маш олон сургуулиуд байсан. Ягаад гэхээр Британий колони байсан гэдгийг таахан хэлж байна. За Малай их сургууль байсан. Малайз, Индонезитэй бол одоо зэрэгэлдээ оршдог шүү дээ Сингапур улс. Тэгээ Малай их сургууль байсан. За тийм болохоор боловсролын хувьд бол нэлээд суур хундаам сайн тавигдаж өгсөн байсан болохоор өнөөдөр бас Сингапурын үндэсний их сургуулиуд дэлхийн топ сургуулиудын тоонд ороод явж байгаа гэдгийг бол таахан сүүлийн үеийн судалгаас харсан баг тийм. За тэгээд нөгөө эргээд бодлого дээр очих юм бол ийм бодлого байгаа. Дээд боловсралтай эмэгтэйчүүд өөртөө адилхан дээд боловсралтай залуучуудтай суух хэрэгтэй гэдэг нэг ихтгэл дээр хэлсэн шүү дээ. Тэгээд тэр бодлогоо нөгөө зохицолдуулж өгөхийн тулд ямар бодлого гаргасан бэ гэхээр нөхөрт гарсан дээд боловсралтай эмэгтэйчүүдэд орлогын татврын хөнгөлөлт олгосон байна. Дээд боловсралтай эмэгтэйчүүд одоо хүнтэй суухгүй байгаадаас нь гол асуудал болсон. Үүнийг шийдэхийн тулд та ингээ нөхөрт гарлаа. Нөхөрт гараад 3 дахь хүүхдээ гаргах юм бол орлогын татврын буцааж олгодог тийм систем өгсөн. Нөхрийнхөө болон өөрийнхөө орлогын татвараас та эргүүлэн төрөөс буцааж тийм татврын хөнгөлөлт авах болцоогоор нагаж өгсөн байна. За энэ бодлого нь бол тодорхой хэмжээнд үр дүн өгсөн гэрлэлтийн асуудлыг нэгсэндээ шийдэж өгсөн гэж ойлгож болно. За барууны орнуудын Аз иргэдийн цагаачлалын талаарх бодлого өөрчлөгдсөн. За 1960 онд Вьетнам болон Америкийн хооронд маш том сөргөлдөөн бий болсон. За Вьетнам Америкийн дайныг бол манайхан сайн мэднэ те. Энэ хоёр улсын хооронд. За тэр дайнаас хойш Америкийн нэгдсэн улс болон барууны орнууд, Австрали, Шинэ Зеланд гэх мэт орнууд Азиас маш их цагаачлалт иргэдийг авах сонирхолтой болж гисэн. Өмнө нь бол хоригдсан байсан. Яг л Вьетнам Америкийн дайн болж явах тэрнээс өмнөх цаг хугацаа. За тэгээд цагаачлалын бодлогоо нээлттэй тавьсан чинь Сингапурт нэг асуудал гарсан. Тэр асуудал нь юу байсан бэ гэхээр чадварлаг боловсон хүчин болон чадварлаг иргэдээ гадны улс оронд алдаж эхэлсэн. Шинэ Зеланд руу алдсан, Австрали руу алдсан, Европын орнууд руу алдсан, Америкийн нэгдсэн улс руу алдаж эхэлсэн. За энэ дээр Ли Куан Ю ямар бодлого явуулсан бэ? Маш сонирхолтой бодлого явуулсан байгаа. Тэр бодлогыг та бүхэнд хэлье. Тэр нь шилдэг төгсөгч Аз иргэдийг онилж эхэлсэн байна. Жилдээ нийт хүн амын 5-аас 10% нь гадагшаа яваад эхэлсэн. Тэнгүүд нь эргүүлээд өөрийнхөө бүс нутагт суралцж байгаа Азийн шилдэг ихтэй сургуульд суралцж байгаа залуучууд дээр очиод төгсгөөс өмнө ажлын санал тавьсан. Би танд ийм санал тавьж байна гэж судалгаа явуулсан байна. Тэгвэл нөгөө залуучууд сургуулаа төгсгөөс өмнө би ажлын байртай болчлоо гэдэг үүднээс ажлын байрны Сингапур улсын ажлын байрны саналыг шууд хүлээж авсан. Тэгээд жилдээ нөгөө Сингапур улсаас гарч байгаа 5-аас 10% гарч явж байгаа чадварлаг боловсон хүчингүүдээ эргүүлээд нөхөж чадсан байна. Аз улсаас. Тэгэд Европын орнуудаас болон шилдэг залуучуудыг өөрийн улс орондоо ажиллах боломж болцоогоор хангасан маш сайхан ажлын боломжийг тавьсан ажиллах нөхцөлийн цалингийн хэмжээг нь өндөсгөж өгсөн. Тийм болохоор шилдэг чадвардаг боловсон хүчингүүдийг Сингапур улс өөртөө татаж чаджээ. За дараагийн ярих миний хэсэг бол олон аялга нэг хил гэж байгаа. За Сингапур улс бол Малай үндэстэн, Хятад үндэстэн, Энэтхэг үндэстэн, Голландын зүүн эргийн Энэтхэг үндэстэн гэх мэт 4-5 үндэстнээс бий болсон улс орн байхгүй юу. Тэр энэ олон үндэстэн тухай бүр нь өөрийн гэсэн аялагтай байгаа шүү дээ. Тухай бүр нь өөрийн гэсэн хэлтэй байгаа шүү. За Хятад хэл бол одоо мандрин аялаг гэдээ ороод ирчихэж байгаа. Тухай өөрийнхөө нутгийн аялга нь өөр нэмэгдээ ороод ирчихэж байгаа.
За энэтхэг ус байгаа, малай үндэстэн байгаа. Тэгэд энэ олон хүмүүсийг тэгээд цагаан арьстай иргэд байгаа. Тэгээд Европын яамнаас орж ирж байгаа. Тэгээд энэ олон хэлийг яаж нэг хэл болгосон бэ гэж байна. За тэр нь болохоор би хэлье. Ли Куан Юугийн эхнэр Чуу гэд байгаа. Чуу гэд бүсгүй байгаа. Тэгээд Ли Куан Юу энэ хоёрын хувьд бол өөрөө англи сургууль төгссөн байгаа. Тийм болохоор англи хэл дээр их сургууль дээр англи хэл дээр мэдлэгийг эзэмшээд гарч ирсэн болохоор олон соёлын дунд нэгсэндээ өөрсдөө төөрөгдсөн байсан. Хятад соёлд хэд уусаагүй, Европын соёлд бас өнгөцгөн уусцсан. Тэгэд яг өөрсдөө ингээд дунд нь үлдсэн. Тийм болохоор Ли Куан Ю ерөнхийлөгчийн хувьд өөрийнхөө 3 хүүхдийг хятад сургуульд өгсөн ба. Өөрийнхөө 3 хүүхдийг хятад сургуульд өгөөд яагаад хятад сургуульд өгсөн бэ гэхээр Ли Куан Ю Чу хоёр бол өөрсдөө гэрээрээ 2 хүүхдтэйгээ англиар ярьдаг байсан. Тэгээ англиар яриад бол гэрээрээ нэгсэндээ англи хэлний боловсролыг өгч чаа. Тийм болохоор энэ хүүхдэд би хятад соёлыг илүү мэдрээсэй гэсэн үүднээс 3 хүүхдэд би хятад сургуульд өгсөн юм а гэж хожим нь ярьсан байт юм байна. За 3 хүүхдэд нь бол тэгвэл хятад сургуулиар хүмүүцээр байгаад ихтэй сургуульд орсон гэж ойлгож байна. За албан ёсны хэл нь бол 4 хэл байсан. 1960, 1970 онд бол 4 хэл байсан. За тэр нь малай хэл байсан, энэтхэг хүмүүс хэрэгэлдэг хэл, за хятад үндэстний хэрэгэлдэг хэл, за дээрэс нь англи хэл гэх. Тийм 4 хэлийг дөрвөлнгийн үндэсний хэл болгоцсон. Тэгэхгүй хэрвээ ганц англи хэл гэхэд тэгэнгүүт нийт хүн амынх нь 80 гаруй хувийг эзэлдэг хятад үндэстэн өөрөө маш их том эсэргүүцэл бий болох гээд дараагийн сонгуульд өөрөө энэ ард түмний төлөөх нам маань өөрөө унах магадaltaй байсан. Ли Куан Юугийн энэ нам. Тийм болохоор 4 хэлийг дөрвөлнгийн үндэсний хэл болгож авч явсан. За хамгийн сүүлд нь бол хятад хэлнийг албан ёсны хэл болгохыг маш их хүссэн хятад жирийн нэгэн таксины жолоочноос ихтэй сургууль болон тухайн яамтын хятад гаралтай хүмүүс нь хүртэл санал хүсэл дэвшүүлсэн. За энэ болгоны тухай бүрд нь бол дэмжээгүй. Ямар нэгэн аргыг нь олоод, эвийг нь олоод яваадсан байх юм шүү дээ. Тэгээ Наньяны их сургууль гэж байгаа. Та бүхэн одоо бол сайн мэдэх баг. Сингапурын үндэсний их сургуультай энэ Наньяны их сургууль маань нэгдсэн байгаа. За Нантан гэж нэрлэдэг. Нантан буюу Наньяны их сургууль. За энэ сургууль бол хятад хэл дээр бүх хичээлүүд нь явагддаг байсан. Гэхдээ энэ сургуульд багшилж байгаа багш нар нь ихэнх нь Америк болон Английн их сургуулиудад төгсөөд ирсэн байсан. Гэхдээ ирээд хятад хэл дээр хичээлээ заажсан болохоор англи хэлээс нэлээд холтцсон байсан. Уурч чадаагүй гэсэн үг. Тэгээд Наньяны их сургуулийг төгссөн нөгөө хүмүүс маань гараад ажлын байр болтгоо байж байсан. Яагаад гэхээр англи хэл байхгүй. Дандаа хятад хэлээр ингээд боловсрол эзэмшээд эхэлсэн. Тэгээ үүнийг шийдэх ёстой байна гэж Ли Куан Ю шийдээд Наньяны их сургуулийг Сингапурын сургуультай нэгтгэсэн. Нэгтгээд Сингапурын үндэсний их сургууль гэдэг сургуулийг өнөөдөр бий болгож чадсан юм байна. Тэгэд англи хэл дээр нэгсэндээ хичээлүүдэд ороод англи хэл дээр уусгаж чадсан. Тэгэд өнөөдөр Сингапур улс өнөөдрийн хэмжээнд Азийн бар орн болтлоо хөгжиж чадсан хамгийн том амжилтын нэг нууц бол үндэсний хэлээ англи хэл болгосон юм аа. Ихтэй сургуулийнхаа хичээлийг англи хэл дээр ордог болгосон юм аа. Энэ манай хөгжлийн хамгийн том нууц байсан гэж хэлсэн ба. Тэгээ энэ номон дээр бол яагаад англи хэлийг сайн сурах ёстой юм? Англи хэлийг сурч чадсанараа та өөрийн цалингийнхаа хэмжээг хэдэн хувиар ихсэх боломжтой юм. Өөрийнхөө карьерийг яаж өсгөх боломжтой юм. Тэр боломж болцоог бол энэ ном дээр бичсэн байгаа. Тэгэхээр энэ номыг уншаад бол англи хэлийг бол академик төвшин зайлшгүй сурах шаардлагатай байна гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. За тэгээ англи хэллийг Сингапур улс хэрэгжүүлсний хамгийн том давуу талуудыг би энэ дээр бичсэн байна. Хамгийн том нь угсаалтан хоорондын сөргөлдөөнийг зогсоож чадсан. Энэ бол нэг том давуу тал. Хоёр дахь нь болохоор бизнесийн дипломат харилцаа болон технологийн хэлийг бий болгож чадсан. За дэлхийн шилдэг 100 банк өөрөө Сингапур улсад үйл ажиллагааны их боломжоор нь хангаж чадсан. За үндэстэн дамнсан Америкийн нэгдсэн улсын үндэстэн дамнсан корпорациудыг Сингапур улсад оруулж ирснээр бол бас нэг том давуу тал байсан. За тэгээ интернетийн ертөнцид хөл тавьж чадсан хамгийн том давуу тал байсан. За англи хэл бол ийм боломжуудыг олгож чадсан байна. За дараагийн ярих жишээ нь бол засгийн газар авилгаас ангид ойлгож чадсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд нэг ийм арга хэрэглэсэн юм байна. Энэ арга нь юу гэхээр 1960 онд оруулсан хамгийн үр дүнтэй нэмэлт өөрчлөлт гэж байгаа хуулиндаа хэрв шүүгдэгч буюу нэг авилгад сэжиглэгдсэн этгээд маань олсон орлогоосоо давсан хэрэглээтэй
хэрэг өөрийнхөө орлогоор авч чадхааргүй эд хөрөнгө эзэмшдэг бол авилга гэж тооцож нотлох баримтад авнаа, бүртгэж авнаа гэж. Тэгэхээр тухайн авилгад авсан эд хөрөнгийн өөрөө хураан авна гэж. Улсын өмч болгож хурааж авна гэж. Тэгэхээр энэ одоо 60 онд Сингапур улс өөрийнхөө хуулинд ийм нэмэлт өөрчлөлт оруулсан байж авилгын эсрэг тэмцэхийн тулд. За тэгээд авилгатай тэмцэх газар нь гэх юм уу? Авилгатай тэмцэх газар нь тэр тухайн байцаагч нь маш том давуу хэрэгтэй. Хэн нэг шууд гэрчээр дуудах боломжтой. Дуудсан цагт нь тухайн хүн бол тухайн цаг бүрд нь өөрөө очих ёстой. Тийм үүргийг бүр хүлээсэн. Тэгээд Ли Куан Ю бол өөрийн хамтран ажиллаж байсан 1959 оноос хойш хамт бүр үйлдвэрчний эвлэлээс эхлээд хамтдаа тэмцэж байсан тэр хүмүүсээ хүртэл авилгын хэргийг шалгаад илэрсэн ба. Тэр хүмүүсээ хүртэл маш олон хүний шоронд хийсэн. Сүүлдээ хамгийн том нэг хэрэг нь юу байсан бэ? Тухайн хамтан ажиллаж байсан сайд нь өөрийнхөө амийг орлсон. Яг тэр авилга авсан нь тогтоогдоод маш том стресséнд ороод өөрөө загтал бичээд өөрөө амиа орлсон байд юм. Тэгэхээр Ли Куан Ю бол авилгатай тэмцэж чадсан өөрийнх нь хамгийн том нэг сорилт буюу өөрийнх нь том зоригтой хийсэн шийдэмгийг алах нь байжээ. За 1989 онд бол авилгатай тэмцэх хуулиндаа ийм өөрчлөлт оруулсан байна. 10,000 Сингапур доллароос 100,000 Сингапур доллар хүртэлх торгуулийг ногдуулсан. Тэг хамгийн дээд хэмжээ нь 100,000 Сингапур доллар гэсэн. Тэгэхээр эн чинь одоо 170 сая одоогийн мөнгөнд дүнгээр бол тийм. Тухайн үед бол бүр л ханш бол чанга байсан бахана шүү дээ. Чанга байсан байж байгаа одоо мэдээж. За дараагийн авилгатай тэмцэхнийг алах нь болохоор сонгуульд ялахын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг байсан энэ тогтолцооноос өөрөө Сингапур улс татгалзаж чадсан. Яагаад гэхээр тухайн сонгуульд өрсөлдөөд маш их хэмжээний мөнгө гаргаж байгаа шүү дээ. Тэгээд улс төрд орох юм бол эргүүлээд өөрөө нөгөө зардлаа олохын тулд эрх мэдлээ ашиглаж өөрийнхөө хамаатан садан болон өөрийнхөө аж ахуй нэгж болон өөрийнхөө өмнө ажиллаж байсан хүмүүс тендер олгоод түүгээр мөнгө олох тийм нэг мөнгө олох тийм нэг хэрэгсэл бий болоод ш сувг. Тэр сувгийг өөрөө олж хараад сонгуулиар их хэмжээний мөнгө үргэлжлэн хийдэг байсан тэр тогтолцооноос өөрөө татгалзаж чаджээ. За энэ бол Сингапур улсын авилгаас ангид байгаагийн нэг том шинж юм. За дараа нь өөрийнх нь эхнэр Чуун болон өөрийнх нь хүүхэд нь нэг орон байр худалдаж авсан байгаа. Маш хөнгөлөлттэй үнэ. Тухайн үед орон сууцны компани нь 5-7% хөнгөлөлттэй орон сууц худалдах тийм үе нь байж л тэ. Гэтэл Чуу эхнэр нь Ли Куан Югийн эхнэр Чуун болохоор тухайн орон сууцыг худалдаж авснаас нэг хэдхэн сарын дараа гэх юм уу үнэн дахиад хөөрөгдсөн. Гэтэл нөгөө энгийн хүмүүс юу гэж хонол гаргасан бэ гэхээр энэ төрийн эрх мэдлээ ашиглаад маш хямд өртгөөр хөнгөлөлттэй орон сууц худалдаад авчлаа гэж хонол гаргасан. Тэгээ Ли Куан Ю Чу хоёр бол дараа нь өөрөө энийг бүр парламентэд орж хилцүүлж бүр үнэн мөнийг тогтоогдож байсан. Болохоор би өөрөө үүнийхэн бодит гэрчин болж байсан болохоор надад дараа нь энэ асуудлыг шийдэж, энэ асуудлыг дэвшүүлж тавихад бол ямар нэгэн асуудал байгаагүй маа гэж хэлсэн удаатай байна. Тэгэхээр өөрийнхөө биеэр ингэж туулаад гарсан тэр зүйлээ бусдад хэлнэ гэдэг бол бусдад илүү үр дүнтэй ойрхон чихэнд нь наалттай сонсогдох тийм боломж олцсон. Энийг хангаж өгчээ. За Сингапурыг ногоор уулсан гэж байгаа. Тэгээд би өөрөө Сингапурт очиж үзээг болохоор мэдэхгүй байна. Тэгээд Сингапурт очиж үзсэн хүмүүс бол Сингапурыг бол ямар ногоон орн бэ гэдгийг бол ерөнхийдөө бол мэдж байгаа хэрэгтэй. Сингапур бол орн. За Хятадын ардын их хурлын танхимд 1976 онд анх зочлоход бидний хүлээж авсан хурлын өрөөнд нь өрөө бүрт нь цэр болон нусаа нэг тийм одоо сав гэх юм уу хурлын өрөөнд нь байсан байна л да. Тэгээд түүнийг харчаад эргээд нөгөө 1966 онд компанид ажиллаар Хятадын их хурлын нэгэн эрхэм Сингапурт очихт нь энэ нэг цэр нусаа хайдаг юм сав бэлдэх систем байна гэж хурлын өрөөнд хүртэл байшилж байсан. Тэгэд хожимо Хятад улсад очиод дараа нэг хурлаар ингээд очисон чинь нөгөө цэр нусаа хайдаг сав нь байхгүй болсон байсан хурлын танхимд. Тэг яагаад танах байхгүй болсон юм өмнө ирэхэд байдаг гэсэн мэт гэсэн чинь. Гэхдээ манайх энэ асуудал бол арай өөр байдлаар шийдэх гэж үзсэн юм аа гэдэг. Тэгээ тухайн үед бол нөгөө Хятад хүн гэдэг юм мэдэн штэ нөө. Бодомжинд хаал явсан газар цэр нусаа хайж идэг тий. Эртний тэр Хятад хүмүүсийн манайхан тийм нэг төсөөл байдаг да тий. Тэгээ тэр асуудлыг хэрхэн шийдэж чадсан юм бэ гэж. Тэгээ 1966 он буюу 66 оны компанид ажиллаад гудамжид цэр нусаа хаях тэр зүйлийг нь өөрөө яасан ба. Компанид ажиллаараа хориглосон байна.
Хэрвээ та гудамжинд цэр нусаа хаях юм бол маш их хэмжээний торгуул төлнө гэдэг. Тэгэд энэ асуудал бол нэхэндээ бол нэг шийдэгдэхгүй л байж тээ. Бараг 10-аас 20 жил үргэлжилсэн байна. Гэтэл таксины жолооч нар цонхоо нээгээл цонхоороо нусаа хайдаг, цэрээ хайдаг зүйл нь хэвээрэл байгаад байна. Гэхдээ удаан хугацааны тууштай бодлогын үр дүнд гудамжинд цэр нусаа хаях энэ зүйлийг бол үгүй хийж чадсан байна. За дараа нийтийн тээврийн үйлчилгээ байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээг бол маш чанартай боловсон болгож чадсан. Хоёр дахь хийсэн зүйл нь болохоор хулгайн такси гэж байна. Хулгайн таксиг өөрөө зогсоож чадсан. Зөвхөн зөвшөөрөл авсан этгээд л таксинд яв. Хулгайн такси бол нэгсэндээ явахгүй. Хулгайн такси явж байгаа баригдах юм бол ихээхэн хэмжээний торгуул төлдөг байсан байна. За тэгээд би хэлсэн те 2 сая иргэн яг тосгоны амьдралтай тийм хүмүүсийг яг ингээд өндөр 10 давхар 10 хэдэн давхар орон сууц бариад тийшээ шууд нүүлгсэн байгаа юм л та те орон сууц нь ард иргэдээ орон сууцчлах хөтөлбөр хэрэгжүүлсэн ба шүү. Гэтэл нөгөө өвхөр маллаж исэн хүмүүсээ шууд орон сууцанд аваачид ирсэн чинь эхэндээ маш их дасахгүй байсан. Зүгээр гараад бицдэг гадаа нойлтой тийм амьдралаа шууд тоглог орон сууцанд очиадсан хүмүүс нь маш их цочирдож эхэлсэн. Эхэндээ амьдралдаа дасахгүй бидний амьдралыг өрн таран хийчлээ гэж эхэндээ бол маш их дургуутсаж байсан. За сүүлдээ бол яг тухайн соёлд бол уусаж шингэж дасан зогтсон байна. Тэгээд өөрийнх нь 1960 онд бол хотын талбайгаар өвхөр хүртэл явдаг байсан. Өвхөр бэлчээд тэгээд нөгөө хотын талбайд тарьсан ногоог нь өвхөр өөрөө идээд идэг гэсэн. Тэгээд тийм Сингапур бас өөрөө бий байсан байх юм шүү. Тэгээд дараа энэ мал ингээд дураараа бэлчээд байгааг яаж хийдсэн бэ гэхээр хэрвээ тухайн хүн өөрийнхөө өмчийг ингэж хямдахгүй болвол сул олж байгаа энэ үхрийг нэдлэнэ гэсэн байна. Тэгээд тухайн жилдээ журам нь гараад 56 үхрийг нэдэлж байсан байна. Тэгээ нөгөө нэдлаад эхлэхээр хүмүүс нь хашаанаас үхрээ гаргахаа болж эхэлсэн. Хашаандаа үхрээ байлгаад эхэлсэн байна. Тэгээ ийм бол чанга ер нь хальт сонсоход бол нэлээд чанга зүйлүүд байгаа. Чанга хууль журмууд байгаа. Энэ хөтөлбөрийг өөрөө хэрэгжүүлж чадсан тулд өнөөдөр Сингапур гэдэг Азийн бар гэдэг тэр ногоон хотыг өөрөө бий болгож чадсан байна. За дараа нь ялаа шумуулыг устгаж чадсан. Окей. Ялаа шумуулыг устгаж чадсан. За нөгөө өмхий үнэрсэн шуудаг өөрөө цэвэрлж эхэлсэн байна. Нөгөө тосгоны үед бол хүн гараал нөгөө угаацаа хасагчдаг гадаа нойлтой маш их бохор тэр зүйлийг хүртэл шийдэж чадсан. За ялаа шумуулыг хүртэл устгах тийм аян хүртэл өрнүүлсэн байна. За дараагийн хамгийн нэг том зүйл нь бол сургуулийн хүүхдүүдэд мод тарих боловсролыг олгосон. Тэгээ нөгөө хүүхдэд мод тарина өөрийн цэцэрлэг түрээлэнг бий болгоно гэдэг зүйлийг багаас нь өөрөө ингэ тархинд нь суулгаад өгчхөө нөгөө хүүхэд очиод ээж аавдаа нөлөөлөх нь шүү. Ээж аваа мод тарина гэдэг чинь ийм гоё юм байна. Би гэртээ юм модтой болмоор байна. Би өөрийнхөө энэ хашаанда ийм цэцэрлэг түрээлэндээ болмоор байна гэж ээж аавдаа хэлсэн. Тэр хүүхдээр нь дамжуулж аав ээж нөлөөлж эхэлсэн. Тийм болохоор Сингапур улсад ногоон байгууламжийн хувьд бол маш сайн шийдлийг бий болж. Тэгээд гадаад руу маш олон ургамал судлаачдыг явуулсан. Тэгээд гадаадын 8000 гаруй төрлийн модыг авчирч суулгасан. Гэхдээ түүнээс 2000 орчим мод нь яг тухайн Сингапур улсын цаг агаарын нөхцөлд дасан зохицоод ургасан байна. За ногоон байгууламжийн асуудлыг бол шийдэж чадсанараа дараагийн нэг том асуудал нь болохоор нөгөө хурын ус буюу борооны усыг өөрөө цуглуулж эхэлсэн. Сингапур улс бол цэвэр усаа гаднаас худалдаж авдаг. Хэрвээ та Сингапурт очисон бол кола нь илүү хямдхан байгаа. Цэвэр ус нь бол юу байгаа? Илүү үнэтэй байдаг. Тэгэхээр нөгөө цэвэр усыг бол гадаад орноос худалдаж авдаг байсан болохоор энэ өөрөө хурын усыг буюу борооны усыг илүү хуримтлуулахыг хичээсэн. За тэгээ борооны усыг яаж хуримтлуулсан бэ гэхээр 2400 мл ордог хур борооны уснаас хуримтлуулан 70 барих хугацаа бий болгосон. Нэгэсэндээ борооны усыг бол 70-нд хуримтлуулж эхэлсэн. За тухайн 70-г бол 10 жилийн хугацаанд барьж босгосон байд юм байна. За тэгээд өнөөдрийг хүртэл бол тухайн 70-ндаа ус хуримтлуулсаар байгаа. Тэгээ 1980 он гарахад өдөртөө 63 сая галлон ус буюу тухайн Сингапур улсын нийт хүн амын тал хувьтай нийт хүн амыг хагас өдрийнх нь усаар хангах хэмжээний усыг хуримтлуулсан байд юм байна. Тэгэд ус бол Сингапур улсын хувьд бол хамгийн том өмч нь тэр ч утгаараа борооны усыг бол ингэж хурааж авсан юм байна.
За дараагийн нэг томоохон алхам бол Сингапур улс. Сингапур гол болон Колон гэдэг хоёр голоо бол цэвэршүүлж чадсан. Маш их бохирдолтой байсан. Тухайн голын дагуу байдаг гахай яадаг тэжээдэг хүмүүсийн нөгөө гахаан ялагдсан шууд гол руугаа ордог, ойр орчимд байдаг айл орхин шууд гол руугаа бохироо хийдэг тийм заван байсан. Тэгээ хажуугаар нь явхад хүртэл өмхийн үнэртдэг байсан. Тэгэд энэ Сингапур голыг бид нар цэвэршүүлэх ёстой гэдэг бодлого хөтөлбөр хэрэгжүүлсэн. Эхэндээ маш олон хүмүүс инээд нь хүрч байсан. Яаж энийг цэвэршүүлэх юм бэ? Энэ бол маш хүндрэлтэй гэж. Гэтэл хожимоо Сингапур голыг цэвэрлэж чадсан. Тэгээд Индонезиас элс хүртэл худалдаж аваад Сингапур гол дээр нарын шарлагын газрыг хүртэл өнөөдөр бий болгож чаджээ. Тэгээд та бүхэн Сингапур улсад очих юм бол тэр Сингапур голын дэрэгдүүр явах юм бол маш өндөр сүрлэг байшингууд боссон. Нөгөө эртний тосгоны байшингууд биш өндөр шилэн зочид буудлууд цөндөрлсөн нарын шарлагын газартай загас барихыг хүссэн хүмүүс нь очоод загсаа барьдаг тийм цөөрөмтэй тэр хүмүүст бүр зориулсан тэр хүмүүсийн хоббид нь нийцүүлсэн гайхалтай цөөрмүүдийг энэ бий болгоцсон байдгийм байна. Тэр нь өөрөө аялал жуулчлалын нэг том субъект тухайн улсынхаа төсөвд оруулж яж байгаа нэг том хөрөнгө юм байна шүү. За мэдээж дараагийн шийдэж чадсан асуулт нь агаарын бохирдлын хэмжээ. За энэ бол Монгол улсад маш их тулгамж байгаа. Гэхдээ өнөөдөр хавар болж байна. Агаарын бохирдол бол хэсэгтийн хугацаанд мартагдах хэмжээнд ирчлээ. За агаарын бохирдлыг хэрхэн шийдэж чадсан юм бэ гэж. Энэ бол ногоон байгууламжаараа шийдэж чадсан. Иргэн бүр мод тарих ёстой юм байна. Гэхдээ модоо тариад орхих биш, тэр модоо арчлах хэрэгтэй юм байна гэдэг нэг системийг багаас нь боловсрлоор нь олгоод эхэлсэн. Тийм болохоор агаарын бохирдлыг бол шийдэж чадах нэг арга нь бол энэ байсан. За хуучны барилгыг нураагаад шинэ барилга барьж эхэлсэн. Гэхдээ хуучны барилгын нураагаад шинэ барилга барихдаа хөшөө дусгал болон турхайн Британий колоничлт байсан тэр эртний барилгуудыг бол нураагаагүй үлдсэн. Түүнийг бол аялал жуулчлалын зорилгоор түүх болон хадгалж үлдэхийн тулд тэр барилгуудаа хадгалж үлдсэн байна. За дараагийн Сингапур улсын нэг тэмцсэн зүйл нь болохоор хорт зөрчилтэй тэмцсэн. За Сингапур улсад тамхины тухай хууль бол ямар хууль байдгийг та бүхэн сайн мэднэ. Олон нийтийн газар тамхи татах юм бол ямар хэмжээний төлбөр төлдөг вэ гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгэхээр тамхитай бол маш сайн тэмцэж чадсан. Хоёр дахь шийд тэмцсэн зүйл нь богц ажиллах. За богц ажиллахтай тэмцэнэ гэд анхандаа хэлэхэд Америкийн нэгдсэн улсын сэтгүүлүүд Сингапур улсыг дооглосон байна л да. Асрагч улс гэж. Сингапур бол асрагч улс юм а гэдэг томоохон нийтлүүд гарсан. Киокаын тухайн үед энэхүү нийтлэлийг сонсчоод ямар хариу барьсан бэ гэхээр өнөөдөр та бүхэн инээж байна. Гэхдээ эцсийн дунд нь хамгийн сүлд инээх хүмүүс нь бид нар байх болох юм а гэж энэ үгээр маш гайхалтай хариултыг өгсөн. Тэгэхээр богц ажиллахыг хоригдсан. Тэгээд гудамжинд болон зардаг нөгөө богц ажиллаж байгаа богц зардаг газруудаас бол бүх бохнуудыг татаж авч чадсан байна. За дараагийн нэг зүйл нь бол ийм байгаа. Богц ажиллахаас гадна нөгөө ийм юм байна. Гудамжаа цэвэрлж чадсан. Сингапур улс бол гудамжинд хоол зардаг байсан, гудамжинд худалдаа наймаа эрхэлдэг байсан хүмүүсээ бүгдийг нэг цэгт төвлөрүүлж чадсан. Тэгээ нөгөө гудамжинд түрээс төлдгүү байсан хүмүүс нэг цэг төвлөрөөд түрээс төлөө төсвийн орлогыг бүрдүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр нэг цэг төвлөрөөд эхэлсэн. За хэн нь илүү маркетинтэй, хэн нь илүү менежменттэй бай, тэр хүн нь өөрийнхөө худалдааг илүү явуулах тийм өсөлтөөнийг бий болгож ш нэг цэг төвлөрүүлээд. Сингапур улс бол энэ замбраагүй байсан энэ хот төлөвлөлтөө бүгдийг нэг цэгт аваач төвлөрүүлээд хотоос гаргахыг гаргаад энэ нь өөрөө маш том эрсдлийг дагуулсан хэрнээ хожимоо бол маш том оновчтой шийдэл болсон. Тэгээд би Сингапур улсыг хараад байгаа байхгүй. Манайх одоо 4 жилийн сонгуулийн системтэй тий. Нөгөө дараа жилийн сонгогчдоо алдахгүй тул манайх ингээ халамжийн бодлого хэрэгжүүлээ, иргэн болгон таалагдах бодлого хэрэгжүүлээд байгаа байхгүй. А Сингапур улс Ли Куан Юугийн хувьд бол маш зөрөгтэй шийдвэрүүд гаргасан. Өнөөдөр 50-д илүү таалагдахаас илүүтэй нийтийн эрх ашигыг бодсон бодлогууд нь гаргасан болохоор Сингапур улс өнөөдөр дэлхийн хэмжээнд Азийн бар улс олон хөгжиж чадсан юм а. Тэгээд Ли Куан Юугийн хувьд бол 50 гаруй жил тухайн Ли Куан Юугийн нам нь өөрөө сонгуульд ялсан байд юм байлээ. Тэгээд 50 гаруй жил нэг нам ингээ ялаа явна гэдэг бол ард түмнийхээ итгэлийг ямар өндөр хэмжээнд хүлээж чадсан юм бэ гэдгийг тааг ойлгож байгаа. За Чанг гэдэг нисэг онгоцны буудлын тухай ярив. За Сингапур улсад очисон бол Чанг гэдэг энэ хүн нисэг онгоцны буудлын дээр та зочилж үзсэн баг. За энэ бол 1.5 тэрбум доллараар боссон нисэг онгоцны буудлаа гадаг. 1.5 тэрбум. За хотынхон төв рүү бол 20 км хурдны замаар яваад орчин. Ердөө та 20 минут яваад хотын тохон төв рүү орно.
За энэ яагаад нисэх онгоцны бодлыг би онцолж яриад байгаа юм бэ гэхээр тухайн Сингапуроос анх удаа очиж байгаа за хөрөнгө оруулагчид нар болон шинээр очиж байгаа аялал жуулчлалаар очиж байгаа жуулчид нөгөө онгоцны бодлоос хот руу явна шүү дээ. Тэгээд нөгөө хурдны зам нь өөрөө далай дээгүүр баригдсан. Тэнгүү та ингээ хурдны замаар явж байгаад баруун гар тишээ харах юм бол далай харагдана. Зүүн гар тишээ харах юм бол маш сүрлэг гоёмсог шилэн басаадтай өндөр барилгууд харагдана. Маш гоё ногоон байгууламж харагдана. Тэгээд дөнгөж Сингапурт бууж байгаа хүн чинь юу тийм өндөр сэтгэлдээ очиж байгаа юм чинь тухайн Сингапур улсаар аялахыг хүснэ. Аялал жуулчлалыг ингэж татаж чадсан байна. Томоохон үндэстэн дамсан корпорациудын хөрөнгө оруулагчдыг ингэж татсан байх нэ. За хоёр дахь дараагийн шийдэж чадсан асуудал нь болохоор за замын түвжирлийг яаж шийдсэн бэ гэхээр шинээр орж ирж байгаа гайлаар орж байгаа машиныг тухайн Сингапур улсад хэрэглээнд байгаа машины 3%-аас хэтрүүлэхгүй гэсэн тогтоомж гаргасан. Тэгэхээр одоо Монгол улсын зах зээл дээр нийт хэдэн машин байна? Тэр машинаас 3%-аас хэтрүүлэхгүй машин гайлаар орж ирнэ. Тэгэхээр энэ нэг түвжирлийг шийдэх том алхам бол чадсан уу? Чадсан байх нь. Дараагийн зүйл нь болохоор шинэ машин худалдаж авахыг хүссэн хүн эрхийн сертификатыг дуудлага худалдаагаар худалдаж авдаг. Тэгээ энэ дуудлага худалдаа эрхийн сертификатын үнэ гэсэн чинь 1994 оны байдлаар за 2000 мотортой машин, 2000-аас дээш мотортой машины хувьд болохоор 100,000 Сингапур доллар гэсэн. Энэ үнэ нь бүр цаашаа өссөн биш. Тэгэхээр би өнөөдөр ганц машин худалдаж авахын тулд 100,000 Сингапур доллараар нөгөө сертификатыг дуудлага худалдаагаар худалдаж авна штэ. Тэгээ би машиныг худалдаж авна. Гэтэл нөгөө машинаа би насан туршдаа унахгүй. Энэ өөрөө 10 жилээр унах эрхийн сертификат гэхгүй. Би 10 жил машин унчаад дахиад сертификат худалдаж аваад дахиад 10 жил унах. Тэгэхээр би машин унахын тулд ийм их хэмжээний мөнгө төлдөг байхгүй. Тэгэхээр хүн болгон машин авахыг хүсэхгүй үстэй. Эргүүлээд нийтийн тээврийг нийтийн унааг маш соёлтой боловсон шилдэг үйлчилгээг хангаад өгсөн. Тэгэхээр би ийм их мөнгө төлж машин авахыг хүсэхгүй ш. Тийм болохоор би нийтийн унаагаар ингэж явахыг илүүд үзэн шүү. Илүүд үздэг. За тэгэхээр машин бол ийм үнэтэй байсан. За гэхдээ 100,000 Сингапур долларыг би төлөхөөс гадна энэ дээр импортын гайлаар орж иж байгаа импортын татвар нэмэгдээгүй шүү. Тэгэхээр импортын татвар нэмэгдэх юм бол бүр үнэтэй машин би худалдаж авах нь шүү. Тэгэхээр Сингапурт бол нэлээд баян шинэлэг хүмүүс л машин ундаг байх нэ гэж ойлгож болох юм. За дараагийн замын түвжирлийг шийдсэн асуудал бол зөвшөөрлгүй систем гэж байна. Зөвшөөрлгүй бүсийн систем. Яг оргил цагийн ачааллаар манайхан бол одоо яг оргил цаг хүүхдэд хүргэж өгөх хүүхдээ орой цэцэрлэгээс нь авах энэ үед түгжил үүсэж байгаа шүү дээ. Яг энэ оргил цагийн үеэр тухайн түгжилд үүсэж байгаа замын хэсэг дээр хураамж авдаг болсон. Тухайн нөгөө яг түгжилд үүсэж байгаа бүс рүү та нэвтрэхдээ хураамж төлөөд ордог болно гэсэн үг. Тэгээ нөгөө хүмүүс хураамж төлдөг тийм замаар явхаас биш арай өөр замаар ингээ тойроод ингээ явахыг хүсэж зарим хүмүүс нь. Энэ нэг шийдсэн алхам. Зараа нь замын электрон төлбөрийн систем гэж байгаа. Та тухайн машиныхаа урд нүүрэн дээр ухаалаг карт наа чинь төлбөрийн карт. Тэгээ та нэг замаар нэвтрэн штэ. За уулзраар нэвтрэх болгондоо нөгөө картаа уншуулна. Картаа уншуулж зам хэрэгэлсний төлбөр хураамж төлнө. Тэгж нэвтрдэг байсан. Энэ нь өөрөө замын түгжирлийг шийдэх нэг том алхам болсон байна. Тус номыг өгүүлэгч Ли Куан Ю өөрийн шаргуу зүтгэлээр Сингапурыг улс төр, шинжлэх ухаан, өндөр технологийн төв, дэлхийн худалдааны чухал зангилаа болгож чадсан билээ. Энэ номоос та Ли Куан Ю бол чадварлаг туслахууд нөхдөр бага бүрдүүлсэн гайхалтай өдөртөгч байсан гэдгийг олж харсан гэдэгт миний хувьд туйлын хэтгэлтэй байна. Түүнийг улс орноо удирдсан жилүүдэд ажлын байр тасралтгүй нэмэгдэж, улмаар улс орн нь баян болж хүн амынх нь амьдралын төвшин дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж очсон гэдгийг та бүхэнд дуулгах нь зөв баха. Энэ хүртэл тууштай байж хамтдаа байсан сонсогч танд маш их баярлалаа. Сэгээдэн подкастыг үргэлж сонсдог сонсогч та яг одоо юу их маш сайн мэдж байгаа. Хэрвээ энэ удаагийн дугаар танд таалагдсан бол тус дуу подкастыг скриншот хийгээд өөрийн Instagram story дээр миний Instagram хаяг болох tavna.cb гэсэн хаягийг дурдаад бидэнд хідэн талангуй сэтгэлээ ирүүлэх боломжтой байгаа. Дараагийн дугаараа дахин уулзлаа. Түр баяртай. Ингээд өөртөө хүсдэг хамгийн өхөрдөн хайр дурлал, аз жаргал, инээд хөрийг та нарт авчээ.